За сайн байцгаана уу залуучуудаа. Арлын Ирланд улсаас Монгол залуучуудын төлөөлөл мэдчилж байна. За тэгэд манай төрөө тэгээ манай хоёр найз хүрэлцэж ирсэн байгаа. Манай подкастын 4 дахь дугаар инфо эхэлж байна. За 4 дугаар алхахад бас хэцүү байлээ шүү. энэ өндөрлгөөс харахад би өөрийгөө яг тэгж татлаа. Амар их хөдөлт юм байл гэж харсан. Өнөөдөр би хөдөлгөхөөс үү гэж бодсон. За манай энэ подкастын дугаар бол хөдөлтгөө байх. За өнөөдөр энэ дугаар дээр тэгээд би хоёр багийнхаа найзыг урьж оруулахаар бодоо шийдсэн. Тэгээд зүгээр өнөөдөр сах ирчүүдэрээ амар гоё ярилцъя гэж бодоод найзтайгаа бас дуудаад. Бас инкүүтэй хамт өнөөрөө гоё нэг 2 цагийн нэг гоё яриад. Тэгээ манай яг нэг тийм камерман амарч нэг ачаал бүтлэхгүйгээр зүгээр яг өөрсдийнхөө байдгаараа юу ч ярьсан болно. Нэг бити бие бариарэ. Хүмүүс нэг амар бие бариад идэм яг ингээ камераас гар ингээ бие барьцгаар нэг ярьж чадахгүй. Ус өмнө орог болохоор. Тий, өмнө нөгөө нэг сошиалд одоо ямар нэгэн камертай харьцаж яагаад ч тийм үзээгүй сураагүй хүмүүс дандаа болж байгаа болохоор тэрэлтээр бас тийм асуудал. Дандаа энгийн хүмүүс. Тий. Угаасаа гэхдээ миний ер нь бид хоёрын подкаст зорилго чинь тэгэл энгийн хүмүүсийг л гоё яг нийгэмдэр энгийн. Мэн хоёрч энгийн зүгээр. Бид нар бөөнөрөө л энгийн залуучууд. Тэгэхээр угаасаа одоо бид нар ингээд найзтайгаа уулзаад нэг гоё орой ингээд юм яриад пим угаа суудаг шүү дээ. Яг тэр шиг зүгээр бодоод л хэдүүлээ. Камера мартаал 1 цаг 20 минут Ирландын талаар ярьж болж байна. Өнөөдөр ихтэй би ерөнхийдөө гоё ирчүүдийн талаар тэгээ бас гоё сэдвүүд бас байгаа. Найзуудын талаар, нөхөрлөлийн талаар. Ирланд залуучуудыг яаж гоё хөлөөлт юм те. Яагаад холбогдоод бид өнөөдөр гоё подкаст хийх болчихсон. Тавилаа юм. За тэгээд манай хоёр ирээд хэр удаж нэгээрээ ер нь одоо хэдэн сар болж байна. За бидлээ. Аманда. Амраа. Би чинь нэрээд одоо яг 8 сар болох чинь. Одоо хэдэн хоног үлдсэн юм. За ажиллах Ажиллаас амар. Галтгаанд ажиллах хэрэг. Анх удаа ч өмнө ажиллаж үзэж байгааг болохоор тэгэл эхлээл угаасаа галтгоонд хүмүүс ордог гэсэн. Би бол тийм л ухаанд баг бодолтой байсан байхгүй. Ирсэн хүмүүс галтгоонд л ордог мордог. Тэгэл орцсон чинь тоглоом шээ. Хуруу ингэж байна уу? Тэгээ нэг хэсэг бол амар өвцөн эхлэе, хэсүүд бол кипимпи ихтэл амар хэлсэн. Өглөө босоход ингээ хоёр гар мэдээг босч байгаа. Тэгээ хуруу ингэдэг те. Ингээ өвөн мөч ингээ хөдлөө гацчихдаг шүү. Хуруу ингээ атгахаар ингээ өвдөн аваад идэв шүү дээ. Одоо Монголын нөгөө нэг гарын булчин шалгадаг нөгөө нэг төхөөрөмж яваад байгаа шүү дээ. Би тэргээ тогож нөр бацуудмаар байхгүй. Алан төхөөд бараг алан те. Мөнхийн ингэж хутгаад мөнхийн угаагаал. Яа бас хэдэн цаг шоу хийж байгаа юм шүү дээ. Аманда Ирланд тэгээд хэр байна? Ямар зорилготой ирв? Одоо ер нь яа гэж бодож байна? Би ч болох дээр нөгөө нэг мастераар сурах ус зорилготой ирсэн. Тэгээ одоо л яг хэлний бэлтгэл дээр явж байгаа. Хэл гайг болж байна. Ер нь чигдэрч эхэлж байна. Тэгээд эхний яг курс сая дууссан. Одоо 2 дахь курс наадмын дараа эхэлнэ. Ирланд таалагдж байна яаж? Эхлээд бол амар тэнэг байсан. Надад бүр ерөөсөө тийм ингээд шин содын ерөөс харагддаг. Ерөөсөө гоё санагд. Тэгээ одоо л яг дасч эхлэв. Сүүлийн 1-2 сар яг дасч эхлэв. Гоё юм мэдэрч эхлэв. Яг ч өвөл хүүтэн мүт яг хүүтэн үед нэрсэн болохоор яг бол тэгдэг байсан баг. Яг 11 сард ирсэн баг тий 10 сарч. Одоо яг 100 мөн болоод арай дулаараа л нар мар гараад ирэхээр арай нэг гоё болол. Аманда ч архитектур мэргэжилтэй өстэй тий. Тийм архитектур. Монголд хийжсэн юмнуудаас яриач. Манайд ч бид чинь багаар хийсэн тий. Манайд ч бас гайгүй бар марнаас дотор мотор цэслэмслэг хийжсэн мэт тий. Тийм. Биш нөө өмнө интерьерийн зургийн зураад тэгээ гүйцэтгэлийн давхар авдаг гэсэн. Тэгээ хамгийн сүүлд хийсэн юм гэвэл нэг Шангрилагийн Vault гэдэг night club-ыг VIP night club-ыг хийсэн. Тэгэл тэндээсээ ер нь жоохон завсарлага аваад одоо жоохон сурхан дээр юм байна гэл. Тэгэл ер нь. Айгу гоё том юм хийсэн хүмүүс. Манайд ч амар. Аа зөндөө. Би өөрт баг өөр хайчихлаа. Ямар мундаг хийдэг. За золоо юу вэ? Хэрэг өрөөдж байна. Ажил төрөл. Энэ одоо ирээд одоо 1 сарын 29 гэдэг чинь одоо баг 4 сар болж байна. Нэг 4 сар гарч ирлээ шүү дээ. Бас хөөрхөн удажлаа. Ирээд бас нэг жоо сонь байсан. Яг тэгтээ яг нөгөө нэг онгоцноос буугаад гараад ирэхэд яг нөгөө юу байсан яг тэгтээ яг нэг мэддэг газар гэсэн юм. Тэгэл яг л ер нь л Harry Potter л харагдчихсан. Тэгэл залууч нөгөө Солонгос тэгтэн жил боллоо. Тийм би Солонгос ч яг 3 жил байсан. За Солонгос Ирланд хоёрын нэг гоё ялгаа хэлээ. Ганцхан юм болоо ямар алгүй шүү дээ. Зүгээр ер нь яг ямар мэдрэмж төрж чи ч нөгөө Солонгостод яваад нэг ажлын гэрээгээр явж байгаа шүү дээ. 3 жил яг уусаа тэгэл ч амар их мөнгө хурааж байгаа шүү дээ. Ирланд ч тийм боломж харагдсан нь ер нь ингээд яг бас
яг ажиллаад ингээд мөнгө хураах яг Солонгостой харьцуулахад байна уу эсвэл бага байна уу? Солонгосын хажууд баг байна уу? Ер нь бол дүндээ дүн яг зардлыг харах юм л. Тийм. Яг нь Солонгост яг энэ дагуу хүмүүсийн ингээ яриаг сонсоод бас өөрөө нөгөө дүгнэлт хийж үзсэн чи юу байсан. Одоо Солонгост гэх юм бол ажил нь илүү хүнд аргаар илүү нөгөө мөнгө олно. Энд болохоор хөнгөн мөртлөө яг Солонгост адилхан мөнгө олж болно ч гэдэг. Тэгтээ яг нөгөө хувь хүнээс санхүүгийн зохион байгуулалт гэдэг зүйлийг шийдэх юм. Тийм бол энэ чинь гаргаж байгаа зардал нь амар. Зардал нь амар өндөр ингээ. Тэгээ бас тэр ялгаанаас жоохон юм сони ялгаатай байсан. Солонгост би окей энэ төлж байгаа мөнгөөр баг тал мөнгөөр нь ч юм уу ганцаараа нэг юм одоо байранд байж болох байхгүй. Тэгэхээр энд чинь нэг орны талыг л Яа чи 3 дугаар дээр. Манай орны талыг яриад байгаа юм байна. Орны тал төлж байгаа болгонд амар хэцүү санагдаж байгаа юм. Орны тал төлж байгаа мөнгийг бас Солонгос нэг байранд ганцаар амьдраад төлчих юм тийм байна ганцаар шүү дээ. баг барьцаагаа баг ахиугаа өгчих юм бол үнгүүч байх болно ч гэдэг. Тэгээ тэр нь амар байсан. Солонгост хийдэг одоо ажил юу шүү дээ тийм. Энд хийдэг ажил хоёрын одоо энд бол хөнгөн байгаа гэдэг байгаа шүү дээ. Цалингийн хувьд ялгаагүй байгаа юм уу тийм. Цалингийн хувьд яг Солонгост нөгөө нэг илүү юм юу гэх юм уу? Бус цагаар ажилладаг. Тэр нөгөө нэг ажлын онцлог болгоноос одоо хэрэг хүнд ажлын тэр тусмаа ингээд мөнгө нөөсөө явчихдаг ч юм уу. Яг тийм бид. Тэгээ бас нэг гол ялгаа гэх юм бол энд ажил болтдог. Солонгост бол ажил бол зүгээр гараал яг надад тийм байсан хүмүүс тэгтээ бас хэцүү. Чи нэг угаасаа нэг цаанаас ажлын угаасаа гэрээтэй компани тавьж байгаа болохоор. Тэрнээс Солонгосоос ажил болоход бас жоохон хүндрэлтэй үйл өстэй. Үнэхээр яг нөгөө мэдхгүй юм уу тоо. Өөрөө нөгөө нэг 3 сар мараар хүмүүс ч явчихдаг тэгэхээр нэг шүү. Ажил маягаар онгоцлоо ажил хийгээд үздэг. Тэгэхэд бол бас амар хэцүү байд юм шиг. Тэрнээс нөгөө нэг үнэн компанитай харьцаа явж байгаа бас. Шууд нууц хэр ялгаатай хүмүүсийн соёлын бид гэхдээ Европын илүү амар соёлтой гэж сонссон юм. Гэтэ Солонгос илүү юм бил. Яг л шинжлэх ухааны залуучууд ингээ Аз ямар ч ялгаа байхгүй. Би бас ер нь тэгсэн. Би ч Азийн бол нэг хэдэн орн руу яваад үзсэн байхгүй нэг 2 3 орн руу. Тэгэнгүүт Европыг амар гоё ирцүүлсэн чинь Ирланд бол ерөөсөө ч гоё байгаагүй гэсэн. Та нар зүгээр төвдөн амьдч битээ тэгж. Тэгээд яг нь үзээгүй бүтэн үзээгүй болохоор одоогийн сэтгүүл тийм л. Манай хотын захын Айришууд бас гоё шүү дээ. Тэгээ одоо Азууд ихтэй айгүй хөгжлөөрөө дэлхийд бас тэр илүү арай илүү юм байна. Азууд хамаагүй хөгжил. Европоос бол хамаагүй илүү байгаа л да. Ер нь харахад бас. Соёлоороо ч гэсэн тэгээд ер нь хүмүүс тэгээд залуучууд руугаа илүү төвлөрсөн. Тэгээ манай залууч чинь тэгээ юу бас. Йогийн багш. Иргэдтэй йогийн багш гэр бас айгүй сонирхолтой байна. Би яг энийг ингэж асуух болов гэж бодсон. Йогийн багш. Энийг бас амар яри гэж яриулъя гэж орж ирсэн. Угаасаа йог хийхээр ямар яах вэ гэж асуухаас илүү яагаад йогийн багш болох болсон юм бэ л гэдэг байхгүй. Тэрнээс бол энэ хүнийг болоо би нөгөө угаас багаас нь одоо ингээд йог хийхгүй мэдээд байгаа. 8 дахь ингээс нааш мэдж байгаа болохоор бүр ингээд йогийн багш угаасаа хинч болно гэж төсөөлөг байхгүй. Үнэ. Одоо би бол ингээд төрөөг бол мэднэ. Ингээд хоёрт өнөөдөр танилцж байгаа шүү дээ. Тэгэхээр би бас мэдэхгүй шинэ хүмүүс байгаа болохоор бас жоохон сонсоод байгаа шүү дээ. Тэгэхээр төрөө гоё өдөртөд авч байна. Хүмүүс үзэгч явж байна. Өнөөдрийг надад даатах. Зүгээр битээ санаж байна. Би дуруу. Дуруу баасан. Одоо би ийшээ гарч байгаа. Би нэ цаа сонсоод гоё ааха гээл. Йога гээл. Тэгээ ер нь яагаад йогийн багш болохоос яг чи ч болохоор өөрөө нөгөө нэг жоохон тийм атлет юмдаа амар сайн байсан шүү дээ. Одоо багаас одоо юу гэдэг чинь гүйлтэн ч юм уу тийм хөнгөн атлет амар сайн байсан. Яагаад юм йогийн багш болъё гэж шийдсэн чи тээ. Солонгосоос ирэл нэг арсан чинь л зүгээр ногоож байгаа амар. Тэгээ би нөгөө стори үзэл яасан ч тэгээ йогийн багш болж байгаа юм нэрээ юм бах тээ. Тэгээ бид хоёр нэг уулзаад би асуудаг байхгүй. Тэгээ шам амьдтай шүү би амар их шавтай байна. Ийж их юм нэрээ юм. Тэг яагаад болох вэ сонголт. Тэг яагаад йогийн багш болсон шалтгаан чинь нөгөө нэг одоо дэлхийн одоо нэг юм том сэтгэл зүйчдэр өгдөн штэ. Ягаад сэтгэл зүйч болсон гэдэг чинь өөртөө сэтгэл зүй асуудалтай байжгаад сэтгэл зүйч болсон. Яг тэрнтэй адилхан би өөрөө бас нэг юм сэтгэл зүй өрхөдөө амар юм савлгаатай гэх юм уу. Тэгээ дээрэс нь гал эрчимтэй бодлонгууд амар юм хөдөлгөөнтэй. Тэрийг нэг жоохон дарахын тулд ч юм уу. Тэгж тий. Тэгээ дээрэс нь хөдөлгөөнтэй гэж юу гэсэн үг. Одоо яг гал эрчим тэгэхээр одоо нэг ойлгомжтой ярина шүү бид. Амар их тэр ярьдаг байхгүй юу. Одоо нөө юу гэдэг штэ ус гал тийм дөрөв махад байдаг штэ. Ер нь бол жоохон хүчтэй хүн юм шүү. Тийм бүр амар сэтгэлзүйтэй. Сэтгэлзүйгээ. Тийм. Контролдоход бас жоохон хэцүү. Ямар санд шонгийн модтой ч өөрийгөө аварчгүй. Тийм нэг жок яваад. Шонгийн мод тойрч гүйсэн өөрийгөө ампаа. Тийм нэг жок яваад штэ. Тэгээд тэр йогийн багш нар бол тий бараг Солонгосоос явсан шалтгаанаас байсан. Тийм үү. Тий. Гэтэ та нар л одоо мэдэхгүй болохоос ш нөгөө юу яаж гисэн. Солонгос явахаас өмнө бясалгалд явж байсан байхгүй.
10 хоногийн Vipassana гэдэг бяцлал явж байсан. Амар хатууд эхлэн барьдаг гэх юм уу. 10 хоног хүнтэй юм ярихгүй. 10 хоног утсаа хураалгана. Би наад ч сонсч байсан. Тийм Vipassana бяцлал байдаг. Одоо энэ дэлхийн хамгийн их юу вэ? 10 хоног хүнтэй юм ярихгүй юм уу? тийм шүү дээ. Йоо би бол талдах юм байна. Би ч Хүмүүс дундаас нь амар харах юм уу? Хүмүүс харах юм уу? Харах юм уу? Хүн харах юм уу? харна. Одоо ингээд нэг юм одоо яг манай бяцлаглалын хүч юм 2 байртай байсан. Тэгэхгүй тэнд яг ороод тэгэл угаасаа бүх юма бэлдүүлээл өөрийн дөрвөөс тэгэл оройн 9 хүртэл бяцлагна. Яг дундуур нэг 2 цаг бяцлагаал юм таа юм аа. Хоолыг юм. Тэгээ хоолыг одоо нэг сайва гэдэг байхгүй одоо номын үйлчлэгч нар өмнө нь бяцлагаад үзсэн ерөөхдөө нэг юм хуучны хүмүүс нь сайва байдаг. Тэр хүмүүсээ бүх хоолыг бэлтэндэг 11 цагаа болдог. Йоо 10 юм ярихгүй чи би бол Чигэн бяцлахад л тийм. айгүй хэцүү. Гэтэ явах нь яг нэг ингээ хараад хаа зүгээр амар тайван болчтой юм шиг санагдаж тийм. Юм хандах 10 хоногийн өмнөх хүн дараа нь бүгдийг цагаанаар харцсан. Манай хүн чинь бол одоо ингэ стори бүхэн зүгээр намаастай шүү дээ. Аимшигтай тайван. Чи яаж юм байдгийг би гайхаа асуудаг байхгүй тэгэн гутал йоги. Би одоо юм йоги гэж үздэг юм уу гэж олон жилд бодлоо. Би нэг тийм намаастай. Тэгэл яг дундын л тааруулах. Чи одоо Ирланд зүрх йог заая гэж бодож байна. Одоо Ирландд бол йог зааж байгаа юм байна. Ирланд яг миний мэдхээр бол 3 байсан. 3 байгаа хаа. 3 байстай. 3 эмэгтэй байгаа байхгүй тий. Тийм гурлаа эмэгтэй, нэг нь жоохон. Гэтэ нэг нь бол мэдгүй, нөгөө хоёр нь бол Таних уу? Тань. Тэгээ хувийн багш багш болох ч одоо тэгээд очоод тэр клубт нь ч юм уу би йогийн багш болчихё болчих юм уу эсвэл бүр сургуульд суугаад сургуулсан. тэндээсээ сертификат аваад тэргүүрээ багшийнхаас сертификатыг бол авсан байхгүй. Авна. Одоо нөгөө нэг юу гэдэг гэх юм уу? Одоо йогийн йогийн багш болох гэж бодож байсан юм. Би ч юм бас зүгээр далаа жоохон доошлуулъя. Тэр одоо тийм хүн байл юу гэж төлөвлөө. Тийм окей би тэр чинь бас өөрөө нэг судалж яажсэн. Яг яаж йогийн багш болт юм бол би одоо ингээ өөрөө явснаас бараг илүү ингээ агсан төвшөнд очих юм бол ингээ болох юм байна гэж бодоод. Тэгээд судалж үзсэн тийм йогийн сургууль үзэндэг. Одоо нэг йогийн студиуд байдаг ч том том. Одоо Stay Yaw мэдрэл Монголд байдаг. Эдгээр чинь бүгд багшийн сургалт явуулдаг байхгүй. Ийм сардаа нэг. Тэр Монгол гэсэн юм уу тий? Тийм Монголд гэсэн. тэгээд Монголын бүх йогийн багш нар чинь нөгөө нэг олон улсад багшлах юм зү. Тэгээ хугацаатай хэдэн сарын хугацаа? 200 цаг. 200 цаг. 200 300 гэдэг ер нь 500 цаг аваад тэгээ нэмэлтээр нөгөө нэг урсгал болгох нь өөр өдөн штэ. Тэгээ одоо Ariel йог гэл агаарын йог гэхэд нэмэлт 25 цагаар ингээд одоо 200 авснаас хойш ингээд нэмээд явчихдаг. Одоо жирэмсний йог мөхт юм. Йоги чи хараад хаар акробат гэдэг шүү дээ. Чи барыг ирэх. Үгүй амар ирлээ. Би энэ амар ирж. Нэрээс чи амар атлет тэгээд хөл мүл нь баг яах гэдэг юм. Нэг өдөр намайг өшөж унгаа шүү. Эхлээс өмнө угаасаа тийм уян налрахаа байсан юм эсвэл сураад ирэхээрээ тийм нэг тийм уян налрахаа байгаагүй. Би ч Солонгос тогт яг нөгөө хүнд ажлын тэрийн хажуугаар юу яадаг вэ? Одоо жимд явдаг гэсэн юм. Тэгээ ер нь гайгүй нилээн сүртэй. Тэгсэн чинь ингээд гараа ингэч ингэж хурч мөрцөн дандаа ингээд мөрц хийж идэг. Тэгэл өөрийгөө харж аллаа. Хүмүүс тоны ингээл баг 2 3 жил хийж өргөдөө бүр нилээн юм сонголцоо ажилласан гэх юм уу. Чи бол йог хэлдэг юм биш үү? Гарч игээл булчин дээр даалах юм шиг. Тэлийн дараа байнга амьсгалаараа байнга сонголт хийж болж байгаа та. Энэ чинь recovery чинь айгүй хурдан нөхөр. Тэгээ сэтгэл санаа чинь ер нь хүний сэтгэл санаа чинь тархин дотор л явж байдаг шүү дээ. Амар ядарсан байгаа юм шиг үлээ сонголт хийчихэд гараад ирэхэл чи өө ядраг юм амар гоё ирчүүж авчдаг шүү дээ. Одоо нөгөө хүний нөгөө арцгчсан нөгөө нэгдэгдсэн хүний одоо нөгөө баг насны блок гэж юм сэтгэл зүйн блокууд нь тайлбарчдаг. Йогийн багш болъё одоо сонгох монгох юм бол. Тийм болно шүү дээ. Одоо тэр чинь зөвхөн нөгөө нэг төлбөр нь гэхдээ янз бүр. Ер нь минь намайг яах үеч идэлээ 2 3 саятай илүү. Одоо хэд байгаа сайн мэдэхгүй байна. 2 сая манай амар ажил нар за. Баяждаг надад. Одоо тэр байгууллага хэлээд энэчнээс бас спонсор болох юм шиг. Яг реклам ч юм л шүү. Тэгээд тийм манай чинь нэлээд нэртэй. Ер нь нэлээд нэртэй багтдаг яа. Тэр ихтэй йог заая гэж бодож байна. Ер нь ч монголч. Амар олон хүмүүсийн ингээд жоохон тандаж үзэхэд ер нь заалгуулъя гэсэн хүмүүс амар олон байсан. Би юу дайрч. Скол одоо нөгөө нэг надад ингэ санагдаад байгаа байхгүй. Одоо йог зааж байгаа хүмүүс чинь ингээл нөгөө нэг юу түрээслэл заал түрээслэл ингээд зааж байгаа шүү дээ. Тэрнээсээ илүү зарим хүмүүс одоо нөгөө нэг хувийн багш авъя гэж ярьдаг шүү дээ. Ганцхан чамаар өөртөө ингэ заалгая одоо бүх юмыг заалгая гэдэг юм уу тий. Зарим хүмүүс ч одоо ингэ нөгөө зааланд очиж заалгахаас бас одоо юу яадаг юм бэ л тий. Одоо санаа зовдөг тэр нэг олон нийт юу биш мөртлөө өөртөөс хиймээр байдаг. Тийм хүмүүс надаас 2 3 найзад байгаа байхгүй. Зөвхөн ингээл гэртээ дуудаа заалгаж юм байна. Онлайнаар заалж байгаа юм шиг. Онлайнаар заалгах баг худлаах тий. Худлаа. Би ер нь тийм онлайн ер нь дурггүй. Яг уусаа болж тийм. Яг тэгэхээр тулж ажилтдаг. Окей 10 хүн байлаа гэхэд би 10-ны яг биеийн онцлогийг харж цаана нүхээс ер нь хэцүү байхгүй.
Тэр ер нь жоохон юм эдийн засаг холбогдолтой болчихсон. Онлайн. Хоёул баарддаг л Тий. та. Хоёр мөш наа чи би менежер нэг сууж байна. Бити хийшээ тэндээс баардах бат ирээд. Манай найзтай. Би бүх юм менеж хийж байгаа чи. Тэндээс шууд менежер давж харцдаг юм. Шууд оруулах. Яг зүгээр хувийн багш хийвлээс айгүй зүгээр бах тий. Би золоог нь хэлээд байгаа байхгүй юу? Одоо ингээ багшаа хий энэ угаас амар зах зээл ингээ юм гол золоолох амар олон багш аа. Үгүй заа хүмүүс ихсэх тусам одоо юу гэдэг чинь чанарч авахгүй юу? Ер нь бол нөгөө хүмүүс ч гэсэн бүгдээрээ тий. Одоо нэг хүн ингээл цаагаал яваад байвал дараагийн хүмүүс дээр одоо ингээ дараагийн хүмүүс чахаж орж ирэхгүй л нөгөө хүн чиг тэр нөгөө байранд байгаа л байхгүй. Одоо чи ингээ нэг коуч игээл фитнес коуч игээл ингээ ганцаараа яваад л шүү дээ. Тэгүн бодолч өөр хүмүүс орж ирэхгүй л чиг тэрүүр ингээ явуулахгүй. Одоо нэгснээ баг өрсөлдөөн байж өсөлтөө. Ер нь бол өсөлтөө байж зах зээл угаас сайжир штэ бүгдээрээ. Тэгэхээр тэрийгээ зүгээр залуустай гаргаад хийх хэрэгтэй болох. Хийгээрэй. Би хэлээд хийгээрэй гэсэн. Одоо 3 сар болж байна. Одоохоо л гэсэн. Одоо 4 сарын дахиад дараа дахиад одоохоо л гэж сууж байна. Аяг тавгаагаар хоолнд нэг завгүй шүү дээ. Солонгос солгоо зэрэг алаадах ч гэдэг. Наа манай найз буудал ажилладаг байхгүй. Тэгснэ. Хойд юу гэдэг чинь орон хэмжлээ ажиллах завгүй шүү дээ. Аяд ханаас салмаар байна шүү дээ. Тэгсэн чи би аяг тавыг завгүй шүү дээ. Бас хаяа хоол мөл хийгээд байгаа. Тоож болж байгаа юм шиг. Тийм гэхдээ галтайгаар нь захгүй байна. Өөрийгөө бас нийлээ ажил сайн л гэж Ер нь галтайгаа сонирхолтой л биш үү? Тийм ер нь сони юм билээ. Ер нь юм л. Тэгээ одоо ер нь амар боломжтой болсон юм шиг та нар өөрсдөө тэгээд ажиллаж сольж байгаа шүү дээ. Ер нь бол хуучин ч одоо яг одоо өөрт ядаж тохирсон ажил хийвэл зүгээр юм бэл. Өөр ямар ажил хиймээр байгаа. Тэр ажлынхаа дагуу өөрсдөө тэр ажилдаа олохын тулд би яах ёстой гэдгийг л өөрсдөө юм бэл. Галтайгоноос яг миний одоо нэг хашлаад байгаа нэг шалтгаан юм бол одоо бас юу вэ? Би ч нэг ер нь бол юм намастай мөгдөг шүү дээ. Тэгвч тэр чинь бүр ингээд аим бужигнсан ер нь амар стресстэй амар тийм халуун. Миний ингээд яг тохирохгүй савлаад тийм бүр хитэж тохирох. тоос моосто зодлоход Үгүй нэг харж тоосто зодлоход нэг гүү штэ тэгэл тийм ингээд л байж штэ. Гэтэ Йог хийж юу? Юу бол? Би бол зүгөө Цаашаа йог гэлсэн чинь жоохон цаашлаа. яг манаас холоо. өстой хол. Дизайнер юу? Архитект. Архитектор. Дизайнер л гэж байгаа. Архитектор. Наач амар сайн зураг зурна. Ер нь зурна. Архитектор Монгол ямар сургуульд гэсэн юм лээ. Маань Улаанбаатар гэдэг нэг сургууль. Улаанбаатар сургуульд. Архитектор багасаа сонгочихсон юм уу эсвэл тэгээд хобби. Тэгээ бас хэцүү. Ер нь бол барилгын талаараа л явна л гэж боддог л байсан л да. Тэгээд нөө яэш их болсон чинь нэг барилгын инженерийн талаар судалдаг байхгүй юу? За ингээ барилгын инженер юу юугаар өгвөл зүгээр өсвөл цаашдаа яадаггүй гэдэг. Чи барилгын инженерийн чиглэлээр арч барилгын инженер амар хэцүү төгсөл. Тэгээ за зурч чаддсан юм чи архитектороор үзээгээл. Тэгэл ер нь архитектор. Ер нь барилга талтай сонирхолтой байсан болохоор тэгээ боломжтой хоёр одоо өөрөө даваад л хэлсэн юм шүү дээ. За төлөө тэгээд өнөөдөр яриа гоё өөрчлөх болтгоо юм аа. Чи хоёр найзхан подкаст намжилт. За яг мог бол тиймэрхүү юм байна те. Одоо их чи өдөр бол яг хийж байгаа сте. Үгүй юу. Би болохоор нэг өөрөө дангаар хийдгүү. Багшаа өдөртлөг доор хийлгүүлэг хийсэн. Яг зүгээр надад ингэж харагдаад байгаа байхгүй юу. Яг хийдэг хүмүүсийн одоо хийдэг ч багш ч одоо давуу тал нь юу болдог гэхээр амар тайван болчихсон юм лээ. Ингээд баг дэлхий сүргэжсэн ч гэсэн тэр хүмүүс ингээд амар тайван хүлээж одоо юу гэдэг чинь нэг тийм амар л нам гүн тайван хүмүүс болчихсон. Стресстэй болчихсон. Гоё тий. Ингээд юу ч тоохоо болчихсон ингээд гадны стрессийг ерөөсөө өөр дөр оруулж би надад чинь гаргалгаа хийхгүй. Хэрвээ миний бодож байгаа бас одоо жишээлбэл энэ йогийн багш сууж байна тийм үү. За би одоо жирийн хүний одоо өнцгөөс ирэх гэж байгаа шүү заа. Би бол дотроо йогийн багшийг бол ингэж бодоод байгаа. Доторх одоо хүмүүс тэгж яриад байгаа сүүлийн үед одоо сүнстэй доторх сүнс ч юм уу тий. Тэгэхээр доторх сүнсэн бие одоо мэдээд одоо чиний дотор чинь одоо жишээлбэл би нэг ном уншихад бол бараг 2-3 сүнс байгаа байхгүй юу? Харын талын сүнс, сайн талын сүнс ч юм уу тэгснээ бараг өвгүүд дээдлийн сүнс тэгэл орж ирээд байна. Тэгэхээр йогийн багш бол яг л тэр өөрийнх нь тэр сүнсийг ойлгоод тэгээд тэр харын талын сүнс нь гарч ирэх гэдэг бол тэрийг нэг одоо тайвшруулдаг аргатай. Хүн болгонд л тийм нэг сайн муу зүйлээ хийдэг нэг тийм тохиолдол байгаа шүү дээ. Уур уцаар ч юм уу тий. Өөрөө гаргамааргүй байдаг. Тэгсэн мэтлээ хүнд ууралцсан байдаг. Тэрийг би нэг иймэрхүү хариншин гаргахаар хүнд ууралцдаг юм байна. Энэ тохиолдолд би энийгээ одоо өөрийгөө илүү таньж мэддэг бол амьсгал дээрээ төвлөрөөд тэр уурыг гаргах чи уур гэдэг одоо тэр филинг байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийг байхгүй болгох чи гэдэг тийм шууд тархиа өөрчлөлт байгаа юм. Тийм, ер нь бол зөв нэг талаа. Гэтэ яг зөвхөн яг нөгөө нэг йог ч йогоор явдаг байхгүй.
Одоо давхар бясалгал ингээд юм хосолж явж идэг. Одоо нөгөө нэг юм сүнслэг өртөн ч юм ерөөд энэ талаар бүр ингээд амар том сэдв болчихсон. Яг тэрийг яриул амар удаан. Тийм тэр бүр нэлээд Яг одоо ингэж таслаа. Тэгэхээр яа тань тааш одоо ингэ хичээл анхнаа суралт орж байгаа штэ. Гэхдээ эхлээд нэг юм онлайн төлөв мэдлэг өгчөө дараа нь тэм сонголт монголтой мэд юм уу? Үгүй нөгөө нэг давхар ингээд практик хичээлийн цуг авчдаг. Гэхдээ онл харин нэг тиймэрхүү мод Одоо нөгөө Онл орчоод практик Яг тийм сүүлийн үед аягүй их тийм ирчээг авлаа шүү дээ. Монголд ч гэсэн амар шүү дээ. Монголд тэгэхээр одоо йогийн багш нар нь хүмүүст аягүй сайн нөлөөлөд юм гэсэн. Одоо шашин бараг дэлгэрсэн шиг юм боллоо шүү дээ. тийм одоо яг хаа нөгөө нэг юм нэг үн явагдаад байгаа гэх юм уу? Хүмүүсийн одоо сүнсний сэрэлт явагдаад эхэлж байгаа. Гэт ихлэнгүүд хүмүүс яг юм нөгөө нэг дуртай зүйлээрээ хоббигоор илүү амар тайвантай илүү болж байгаа. Яг хоо нэг надад ингэж зөв фитнестэй л адилхан байхгүй. Нэг хэсэг чинь зөв фитнес бас Тийм. бараг фитнес хийдгүү залуу бараг байх юм юмстэй. Яг тэрнтэй адилхан одоос яг йога болсон гэж. тийм фитнес дээрээ сонирхолгүй тэгэнгүүт арай өөр яаж би Одоо фитнес ч болоо амар ингээл одоо яг хүн дээр л үзэж байгаа шүү дээ. Энэ бол амар хатуур. Йог болохоор арай нэг зөөлхнөр мөртлөө тэгэл яг гой сонголттой. Гэтэ йогыг ингэж нэг тийм хүн дээр ярих шаардлагагүй. Хамгийн ингэнээр тайлбарлаж байгаа зүгээр хөдөлгөөнд бясалгал байхгүй. Ер нь бясалгал. ер нь сонголт ч юм уу тийм сонголт. Одоо яг тэр нөө яг аасанууд ингэ болонгууд ингэ тэр хүний сэтгэлийн блокууд нь ахаа тайлагдаад явж байгаа. Чи толгон дээр өгч чадах уу? Чатлаа. Чи мөрөн дээрээ эргэж чаддаг. Одоо ингэ би өөрөө эрэгтэй болгоод миний даваа талангууд йог дээр бүр амар өндөр гарчсан байхгүй юу? Үн ингэ тэгмэд эмэгтэй хүмүүсийг бол хүчтэй байхгүй. Тэгмэл яг хүн түн аасанууд амар. Тэгээ толгон дээр өгөхийг юу гэж нэрлэдэг лээ? Ингэж 3 цаг үү? Одоо манай одоо би нэг бас йоги багш ex girlfriend заяа. Яг би тэг шахаад идэх байхгүй. Өглөө Саяны 3-ын 1 нь. өглөө босч ирэхээр ингээд бас толгон дээр ингээд тогтцсон ингээд гар мөр яагаад ч гэлээ тэр юу гайхаад идэх тэр яадаг чинь. Одоо яг эсрэглийн байрал чинь цусны хэрэглэлт ингээд илүү сайн биш. Ер нь бүх аасан нар нь хүнд бий дээр. За. Йог бодчихсон. Энэ йог тий яриул Бүр тайвширсан тийм. Тий йог гэж. йог яриул угаасаа дуусахгүй. Амар том сэдв юм чи угаасаа дуусахгүй. Тийм ээ. За тэгээд тиймэрхүү байна. Ингэж яхад сэдв бодож. Би нэг одоо нэг ирчүүдэрээ л хэдүүлээ уулзсан юм чинь ингэж ярих гэж бодсон. Энийг бас айгуу одоо бодсон байхгүй. Одоо бид ч одоо ер нь 30 төгсөж байгаа залуучууд алчлаа шүү дээ. Ер нь одоо баг дэлгэс нэг үе явах шүү дээ. 27 ер нь 28 үрцэн. Тэгээ өнөөдөр би нөгөө гэр бүл төлөвлөлтийн талаар бас ярилцъя гэж бодсон байхгүй та гуравтай. Одоо 30 төгсөж байгаа та хэдийг юм гэрийнхэн ч шахаж байна уу хүнтэй суу. Одоо хүүхд гаргач гэх юм уу те. Монголчууд ер нь ээж амар нэг тийм байдаг шүү дээ. Одоо ч тийм ээ. Тэгээ манай ер нь өөрсдөө тэрэн дээр ер нь бэлэн болсон гэж бодож байна. Ер нь яавал одоо өөрсдөө бэлэн гэж бодож байна. Эсвэл болов уу гэж бодож байна. Ер нь гэр бүл төлөвлөлтийг одоо ер нь хизээ хий гэж бодож байна. Манайхаа. Одоо ер нь өөрсдөө бэлэн болж чадчихна гэж бодож байна. Тэрийг ер нь одоо гэр бүл зохиох гэдгийг ер нь яаж хүлээж авч яах гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэрнээс ч бол би энэ сэдвийг яагаад ярьж байгаа вэ гэхээр одоо залуучууд ч ингээд нэг амар хаан болчиход байна шүү дээ. Зүгээр ингээл үерхэл амьдрал хүүхдөрөөл гараал тэгэл салаал тэгэнгүүт л одоо дунд нь одоо бид нар нөгөө хүүхдэл хөрөөж байгаа л амар асуудлууд энэ надад өөр амар хүн сэдв байгаад тахгүй юу? Одоо ч бас байгаад. Тэр нь энэ тал дээр манайд бас юу гэж бодож байна. Өөрсдөө яг одоо хэзээ ер нь гэр бүлээ зохиоё гэж бодож байна. Эсвэл зүгээр мэдгүй юм юу гэж бодож байна. Ер нь хоёр зочноос эхлээд таних байгаа. Тийм. Амраа юу гэж бодож байна. Ер нь дээд болол болчмоор л байна. Ер нь л одоо тэгээд насаа бодсон ч гэсэн цаашдаа амьдралын төлөвлөгөө бодсон ч гэсэн бас арай нэг карьер талаа хөвөдөхөр нөгөө талаа алдах гэдэг юм шиг л санагдаад байна надаа. Тэгээд сүүлүүд бүр ялангуяа амирх бодож байгаа яг гэр бүл төлөвлөлт. Хүүхдөөс аа бодож. Тэгээд буцаад очихоор жишээлбэл эндээ ингээд зөвхөн карьер тэр ингээд ажил төрөл сурлага бодлолоо бодоодохоор буцаад очихоор 30 гарч байгаа. Тэгээд 30 гараад хүнтэй танилцсан бас ингээд бас хүнтэй тохироогүй юу гэд ингээд бүр хугацаа алдаад нэлээд оройтгоо юм шиг санагдаж байгаа. Тэгээ яаж бид амар өөрөж ачаад бүгд насанд нэгт ашиг бүгдлэж байгаа. Тэгээ хоёрдугаарт бас тэгээс өөрийгөө бас жоо бэлэн болцсон болов уу гэж юм бодоод байгаа. Тэгэл зөндөө шалтгаанууд байна шүү дээ. Зарим хүмүүс ч одоо хүүхдтэй болчоод, ихтэй болчоод өөр хүмүүстэй явуулдаг мaalдаг гэл тиймнүүд бол зөндөө. Тэр талаар тэр талаар надад бол арай ер нь болцсон юм шиг, гайгүй болцсон юм шиг өрн санагддаг. Асуудалгүй юм шиг тийм. Залуу үзтгээ үзцээ. Гэр бүл төлөвлөлт.
Монгол үнэхтэй амар хүн зүйл шүү дээ. Яг хөө миний хувьд болохоор ингээ ярангуул юм болох юм тийм. Монголыг бодоод чи зөв өөр төр яг өөр үнэхээр яг ингээд өөрийнхөө хувь хүнээс одоо тийм ингээ тий ярингууд ч одоо ингээ хариуцлага гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй юу. За тэр хариуцлага хамгийн гол нь чи өөрөө бэлэн байж чадж гинөө гэдгийг би асуудаг байхгүй. Гэр бүл зохион гэдэг чинь нэг хүнтэй одоо ингээ сайхан би тайлтай болоо ингээ дараа нь дахиад гэр бүл хүүхэд ингээ тэрэндээ чи өөрөө ингээ хариуцлага хүлээхэд бэлэн бод байж чадж гинөө гэж би Тэр тал дээр бол билээ. чадна гэж бодож байна. Чадах юм бол чадна. Амар хариуцлага юм. Мэн шаанаал гэж байна. Одоо угаасаа одоо юм нэг юм шинэ амьдрал эхлүүлэхгүй бол одоо ерөөдөө энэ амьдрал нь жоохон уйдаад эхэлсэн юм уу? Амар юм сонирхолтой байна. Тэгээ энэ гэр бүлтэй найзууд өөрөө даатархаад. Тэгвэл гол мань ингэж бодохгүй юу? Яагаад энэ яриаг эхлүүлсэн бэ гэхээр одоо сүүлийн үед нөгөө нэг би одоо нөгөө Facebook орохоо болцсон байхгүй юу? Сошиал одоо ганцхан Facebook бол ороогүй мань бол одоо баг 3-7 хоног чинь. Яг нөгөө миний Instagram-аас одоо пост Instagram дээрээс одоо story ч юм уу зураг мөр солонгууд миний Facebook руу ороод байгаа юм шиг байна. Тэгээ хүмүүс л ингээд би Facebook руу орохгүй байхгүй. Facebook руу орох нь надад амар ядаргаатай санагддаг болсон юм ингээд яг одоо ингээд нийгмийн бүх стресс бүх юм одоо яг үндэ манус бол Facebook яг үндэ ингээд би ороо харахаар авах юм байхгүй байхгүй. Яг тэндээс би яг юу авах вэ гэж бодож байгаа байхгүй. Гэтэл яг өглөө би 7:30 тосол уцаа харангуул Facebook руу оронгууд тэр тэмтэй явуулдлаа. Тэр тэрийг хараад тавьсан байна гэдэг. Тийм гол одоо ингээ харахаар яг сошиал өөрөө амар стресс маань Facebook орохгүй байхгүй. Тэгээд миний одоо ярих гэдэг тэр хариуцлага гэдэг сэдв болохоор хүмүүс одоо ингээ окей би үнэхээр реди одоо бэлэн байна те гэр бүл зохиоход бэлэн байна гэдэг юм өртлөө залуучууд бид нар одоо ялангуяа одоо ганц залуучууд ч ер нь октооч гэсэн байгаа л та. Одоо нэг биеийн дээрээс хариуцлага нэг амар хариуцлахгүй байгаад юм шиг санагдаад байна. Одоо ингээ хууралт гэдэг сэдв одоо ингээ дахиад давхар орж иж байгаа шүү дээ. Тэгвэл гол та нар одоо тэр тал дээр яг юу гэж бодож байгаа? Өөрсдөө одоо яг тийм дээр одоо яг хууралтууд яг юунаас үүсээд байгаа ч гэдэг юм уу тий. Тэнгууд зарим залуучдыг харахад ингээд нэг хариуцлахгүй байгаа нь бас тийм нэр би хариуцлага бас хараад байгаа байхгүй юу? Наа ч юм бол олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Зарим нөхцөл байдалд бол одоо өөрөөс нь шалтгааллахгүй нийгмийн сөрөг байдлуудаас шалтгаалж болж байна. Жишээлбэл Тэнгууд одоо нэг хорн гарна гэд сая чи хорн гарна гэд гисэн шүү дээ. Тэнгууд тэр хорчоод яг тэн дээр гараад дуусч байгаа юм уу? Чи өөрөө яг одоо тэмдэл дээр бэлэн болчихж байгаа юм уу гэдэг бас амар сонирхолтой асуулт байгаа байхгүй юу? Тэрийг одоо тэгэл яг хүүхний онцлогоос нь шалтгааллах гэдэг яг үздсэн юм. Одоо би ингээд хангалттай гэж зогсох хэмжээнд очичвол тэгэл заавал тэгэл юм чинь бас хязгаар биш шүү дээ. Ер нь нэг зүгээр нэг мэдэрдэг баха. Ер нь нэг зүгээр за одоо баг болцсон баха гэж гэдгээ. Тэгээд чинь ямар нэг ингээл байж гал нэг үерхэж байгаа шүү дээ. Өмнө ч гэсэн ер нь ингээл үерхтэй ер нь тэгж л боддоо шүү дээ. Ер нь ингээл энэ үнтэй л цаашдаа өөрчлөлт амьдридаа гэж. Тэгэл болохгүй болохоор тэрэн дээр өөрийнхөө алдаагч шаарна нөгөөнийхөө алдаагч шаарна тэгэл анализ шүү дээ салаад. Тэгээд тэр болгон дээрээ бодохоор одоо бодохоор бол яг ингээ бэлэн юм шиг юм санагдаад байна. Тэнгууд яг одоо ингээд хэдүүлж найзууд байгаа шүү дээ. Одоо маа найзууд болохоор ингээ ярахаар бас харцангуй гайв үзээ. Ингээд бас өөрсдөө ингээ окей ингээд. Гэтэ миний маа найзууд болохоор их тийм хууралт мууралт асуудал баг гарч байгааг баха тий. Юу юм бол. Тэнгууд зарим хүмүүсийг би ингээд яг найзуудтай харангуут ингээд бүр найзуудаараа бүр юм яг юм адилхан энерги. Тэгээ бүр ингэхтэй заяа. Тэгээд ингээд бүр парагцаараа ингээд бүр амар ингээд гэтээ тэр юм жоохон тэгээ би ингээд тэрийг харангуут насууд нэг амар чухал биш байгаа байхгүй. Тэр насныхан бол одоо за яг би үеийг хэлэхэд бол 35 36 ч юм уу 37 гарсан хүмүүс аахгүй. Тэгээ ингээд нөхөр хүүхдүүдтэй мөртлөө ингээд найзуудаараа ингээд яа тэр болоогүй шин юм шүү. Одоо нөгөө нэг хариуцлага хүлээх. Тэр одоо яг юм тэр одоо юм дээр ялгадаад байна. Эсвэл хүмүүжил юм уу? Хор ихээс гадна зүгээр нөө гэр бүлийн хүмүүжил тэгэл тухайн хүний төлөвшнөлөөсөн амин нөлөөлдөг. Нөгөө үсгийн багын хүмүүжил гэдэг юм чинь байна. Одоо нэг зарим бас нийгэмдээ нэг анзаарагдаад байгаа юм. Одоо сүүлийн бүх зүйл дээр бүх нэг хурдан одоо хоол өмнө бид хоолыг хийхдээ хүнснийхээ материалыг аваад гэртээ очиод хоол идэх гэсэн бол одоо гараад хоол идэх бүх зүйл нь бэлэн. Одоо өмнө нь бол тийм бишээс сүүлийн хүмүүс дээр нэг сул тал нь бүх зүйлийг амархан авдаг болсон. Одоо хоол хийхгүйсэн ч энэ чинь өөрөө хүний сэтгэл зүйд тархинд аяга хурднаар нөгөө нэг жижиг хэмжээний өмнө байсан хүмүүс яахаа одоо жишээлбэл бүлгэрээ амьдардаг байсан хүмүүс ч юм аанд явна 2 3 өдрөө хоолгүй явна уул руу гарна сэтгэлийн төвчээр авдаг гэсэн. Тэр чэнээс удаан бүүндээ хамтарч байна. Одоо сүүлийн хүмүүсийн тэр нэг ажилтдаг байгаа юм эндорфин мангар хурдан тийм аз жаргал юм. Гарлаа чихэр идлээ аз жаргалтай болохгүй да 10 за нэг 15-аас 20 минутын дараа дахиад доошо буучна. Дахиад чихэр идэнэ. Ингээд харгалт үүсэн. За дахиад нэг хүнтэй уулзсан. Нэг ганц 2-7 хоног уулзлаа, нөгөөдхөнтэйгээ унтлаа.
Тэгээд дахиад 7 хоногийн дараа явлаа байхгүй. Үгүй эн чинь өөрөө хувьсаад тийм том одоо бизнесмен хүмүүс чинь тэрнээс хол байхыг хичээдэг болсон. Дээр үед хүмүүс бизнесмен болоод мөнгөтэй болохоор тэр зүйлээр хүмүүсийг доош нь буулгадаг гэсэн. Мөнгөтэй хүүхнүүдийг аваа чинь тий хард амх хэрэглэн хөрвөлнө. А энэ чинээс ч өөр. Одоо тэр чинь бол тодорхой хэмжээний хүмүүс мэдлэггүйгээс нэг жижиг хэмжээний аз жаргалын гормон ялгархгүй да тэрэндээ хууртаал ёо цаашаа явахгүй уулыг давахгүй гэсэн. Одоо тэгвэл надад ийм асуулт байгаа байхгүй. За одоо араар тавилт гэдэг байгаа шүү дээ тий. Энэ бол угаасаа бүр Монголд амар замрууг болсон сэдв байхгүй. Тэгвэл та нар энийг юу гэж бодож байна? Надад бол одоо хүмүүс тэгдэж шүү дээ араар тавьж байгаа юм. Яна би ганц удаа алдаа гаргачлаа Монгол одоо найзууд нь та ганц алдсан чи уушлаач гэдэг байхгүй. А миний хувьд болохоор араар тавилт бол алдаа биш зүгээр сонголт байхгүй. тэрийг алдаа гэхгүй. Тийм алдаа хүн угаасаа гарах боломж хийж байхгүй байхгүй. Ягаад гэвэл тэр алдаа хүн угаасаа өөрөө бодоод мэдээд очоод хийцэн байхгүй. Тэгэхээр тэр хүн тэр сонголтоо хийж явсан байна шүү дээ. Та ер нь тэр тал дээр яг араар тавилтыг бид нар яг үнэхээр уучлж амьдрах хэрэгтэй юу эсвэл зүгээр ингээд зөв мув хийгээ зүгээр шууд болох хэрэгтэй юу? Тэр тал дээр юм хүмүүс чинь яг ингээд араар тавиулаад амьдраад байдэн шүү дээ. Зарим хүмүүс ингээд ер нь жишээнүүд байж шүү дээ. Манай ч гэсэн байгаа. Ингээд араар тавиулаад өөрөө мэдсэн мөртлөө хан тэгээд идэм өө ч гэж ах шиг. Тэр одоо яг мэдгүй ер нь та ер нь юу гэж бодсон зүгээр тэн дээр та тэрвээ байсан бол яах вэ? Тэн дээр бол нөө яалчгүй эсрэг байсан шүү дээ. Тийм. Хамгийн нургуу зүйл юм уу? Яг хүн яг тэгэл өөрийгөө л яг бусдаас харддаг юм шиг. Одоо нөхөр нь олж зодоод ах чи хайртай гээл амьдраад байдагтай адилхан биз дээ. Ер нь бол Тэгээ өөрөө бас үн цэнгүй байна л гэсэн үг шүү дээ тийм. Өөрөө өөрийгөө одоо бас нэг хүн чинь нэг хүндлэх хэрэгтэй шүү дээ. Нэг ганцхан амьдарч шүү дээ. Тэгээд нэг хүнтэй амьдрах гэж амьдрах гэсэн чинь онцлуулаад л гэсэн үг тийм. Тэгээ ер нь гэр бүл зохион гэдэг чинь том хариуцлага амар том төлөвлөлттэй. Тэгвэл одоо саний чиний хэлдэг шиг байхгүй. Хүүхдтэй одоо болцсон байгаа. Тэгээд хүүхд нь 2 3 настай байж хад араар тавилт боллоо гэж сая төвчэл байх хэвээр юу гэлдэг жааш. Тэгэл саллаа гэхэд дахиад гэр бүл салт болж байгаа. тий. Тэнгууд дунд нь яг 2 хүн хохирох биш хүүхд л хохирч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр би нөгөө амар нөгөө хуцтай асуугаад байгаа юм шиг яг та нар өөрсдөө яг ингээд бэлэн болцсон уу тий. Яг одоо зүгээр яг би нийтлэл өнөхөр ингээд байж чадна гэдэгт итгэлтэй байгаа юу л гэж асууж байгаа. Тэгээ араар тавилтаас яг хүмүүс бүгд ингээд би чадна угаасаа ингэж эхэлж байгаа л да. Ер нь бол залуучууд энд бол гэхдээ ганцхан залуучуудыг би яриаггүй шүү. Ер нь бол угаасаа 50-50% л байгаа тийм. Ганцхан эрэгтэй хүнээс бол хамааралтай гэр бүлийн харилцаа гэж явахгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр эмэгтэйчүүд ч гэсэн тэн дээр хамааралтай эмэгтэйчүүд ч гэсэн тийм асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь зөв миний дүгнэлж би ингээд зүгээр яг нийтээр нь харахад бол манайхан арай л ер нь эрттэй даам шиг насан зүг эрттэй даам санагдаад байна. Бид нар болохоор одоо ингээд яг 30 төхөөд ирэн гутал ингээд өөрсдөө арай нэг мэдээл те мэдрээл ингээл за өөрийгөө одоо ер нь ямар хүн гэдгийг яг мэдэж эхэлдэг ч юм уу тийм юу мэдэж ямар хүнийг хайрлах хэвтэй өөрөө ямар байх хэвтэй гэдгээ дүнж яг мэдэж над миний хувьд бол би өөрийгөө тэгж мэдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс арай нэг эрттэй байгаа болохоор ингээд нэг нэгнээс уйдчаад гэж бас магадгүй л ах гэж зүгээр бодоод байна. Эсвэл зүгээр арай нэг хүн танд сураагүй юм болов. Одоо нэг олон жил ингээл олон хүнтэй харилцаад эхлэхэр чинь ядаж хүн таниад эхэлдэг болно шүү дээ. Тэгвэл хүнтэй танилцж унцаар хүн таньж болоогүй юм болов. Одоо энэ дээр яг ярихад таалагдсан юмдаа болол тэрэндээ татагдаад үлдсэн бусдын юм мэдэхгүй байдаг ч юм уу те. Тэгэхээр олон хүнтэй уулз гэсэн үг үү? Өө олон хүнтэй уулзч байгаа. Олон хүнтэй харилцаж үзээд тэр нэг арга хэмжээ авах нь аюу гоё тохирсон одоо тийм сонирхолтой ч юм уу би бинийг хөгжүүлээд явуулдаг хүнтэйгээ аюу тийм одоо завтай болоод ирэхээр л өөр хүмүүс рүү харах. Одоо миний чинь баг жоохон завгүй байгаад хахаар чинь бас ер нь тийм юм уу. Ер нь байнга л бас хамтдаа илүү нэг өөр юм руу нэг баг болж ажиллаж ивэл зүгээр юм биш. Ядаж нэг юм ижил хоббитэй бол бас тэр нь илүү гоё байна. Сүүл би бинийг сүүл ядахна би хоббитэй байвал тэр хүн бас өөр хобби хөөживэл бас нэг өөр дээрээ мэдэрсэн зовлонгоо тэр хүнээс бас нэг юм ирэх зовлон байдаг та гэдэг. Тийм. Тэгээд би нөгөө сүйд ингэж бодохгүй. Сая сүүлдэл ингэ бодсон. Тэгээ ингээ өөр ингэ бодоод ирсэн чинь ер нь хүн өөрөө амар хөгжөөд өөрөө амар гоё болох хэрэгтэй юм эхлээд. Тэгээд яг хүн өөрөө амар гоё болоод одоо хөгжөөл одоо юм ингээ хийж үзэл одоо ерөөхдөө юм харчиж байгаа шүү дээ. Тэгвэл гот яг тэрийнхээ хэрэгцээгээр бас тэр хүнээ бас хайдаг ч юм уу те. Тэрэндээ тааруулж бас тийм хүнийг олох бас магадлал надад байдаг юм шиг санагдаад байна. Тэгэхгүй бол
чи нэг юм новшин гай байвал дээ шүү дээ. Ер нь бол Навшаа. новшин охинтой л учир нь Тэр тэнгэр нөө хүрээл байгаа. чи ингээд шоудаал сүн царайлаа ууж идэл тэгээ өдөр шөнөгүй тэнэгтэй дэвэл чи яг тийм үедээ уулзраад Тэр газараасаа суугаад фейлдэл дахиад эхлэх гэсэн үг. Тэгээ дахиад эхлэхдээ чи би юу хийж вэ гэдэг бодхол юм шиг. Одоо манай бол заалнаас бол болоход асуудал авахгүй шүү дээ. Тийм. Ер нь бол Яг дасгалаа хийж гэнэ үү? чи яг дасал хийж гэнэ үү? Нүд хийж гэнэ үү? Хийж гэнэ үү? мэдээ эсвэл заалан гээгүй гэртэл Тэгэхээр зүгээр яг маань зүгээр тэгж бодсон. Манайс одоо яг ингээд 28 29 30 эсвэл 29 30 эсвэл 30 нас ч юм уу. Тэр яг ингээд яг хүн болгонд ирдэг нэг тийм төлөвшөл мэдрэмж байдаг юм шиг үлээ. Надад одоо мэдэрдэг байгаа байхгүй. Ерөнхийд ерөнхийд ийм байд юм бай хүмүүд чи ийм байд юм. Одоо яг ингээд зохиовол бас ер нь би өөрөө ч гэсэн гоё байж чадах юм байна гэх юм уу те. Нэг тийм бас мэдрэмж төрдөг юм байлээ. 28-аас ч юм уу. Тэрнээс бол бид нар одоо нэг 22 21 дээр мэрэгтэй амьдрал зохионо гэж бас л тэр үеийнхээ өөртөө одоо 21-т 20-т гэж бодохоор бас л гачнал гараад байсан байгаа шүү дээ. Ер нь тийм үстэй. Тэгээ тийм үед амьдрал зохиогоо тэгээ хүүхд гаргачаа тэгээд би 20-21-т хүн бас хариуцлага хүлэе гэж бодох бас чангал баг. Яг миний хувьд шүү. Одоо энэ дээр нөгөө нэг шууд нөгөө нэг хүнтэй гэр бүл зохиох биш яг үлгэж төглөөд явж болно. Хамгийн гол нь нөгөө нэг хамгаалтаас ингээд явуул зүгээр байхгүй. Төлөвлөлтийг аймаггүй гармаа. Түүнээс үлгээ цаалаад явах бол зүгээр байхгүй. Яг тэр хүний таньжиж тэр хүн дараа нь нэлээд гоё төгс амьдралыг бүтээх. Хүүхдээ олох төлөвлөлтөө ч гэсэн аймаг гоёор хийх сургууль. Хүүхдийг бол бүр асаасан бодох хэлсэн. Тийм. Хүүхдээ олохын тулд хүмүүс чинь ингээд одоо арх тамхи хэрэлдэг бол бас 6-7 сар тэрнээсээ одоо зай аваад гарч агаад хүүхдээ болдог гэж юм. Сүүлд мэдлээ. Тэгэхээр хүүхдүүд нь арай эрүүл болдог ч гэдэм үү те арай одоо нөгөө яг муухай хэлбэл чанартай төрөлт гардаг гэж байгаа байхгүй. Тэнгод аав ээж нь хоёулаа одоо 6 сарын хамгийн багадаа яг барыг 6 сарын хугацаанд яг би зүгээр тэрийг сонссон шүү. Яг баттай биш гэж магадгүй. Хамгийн багадаа 6 сарын хугацаанд одоо нөгөө арх тамхи одоо спиртнес бүх юмас холдоод яг ингээд өөрсдөө амар гоо өөрийгөө цэвэршүүлээд бэлдээд тэгээ хүүхдтэй бол одоо хүүхд нь арай эрүүл ч тийм бүр ген мэн хөтлөж аваад байхгүй тийм бас хүүхд байд болдог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд одоо энэ 21-р одоо энэ бүх юм хөгжсөн яг үед бол тий бид нар ингээд уншаад судлаад амар гой төлөлтийг гой байх боломж байгаа байхгүй. чат чи байдаг гэсэн. Тий, чат чигээс асуугаад хүүхдэд дөрүүл болох гэдэг байна. Мэн бол асууж үзсэн. Юм бол энийг юун дээр анхаарах вэ? 27 наснда ер нь гэр бүл зохиоход ямар хөө байдгийг бэ гэсэн чинь. За тэр бол хувь хүний одоо хөгжлөөс хамааран дээрээс нь чи яг үнэхээр Ёо энийг үүсгэж байгаа хүмүүс бас байгаа. За үүсгэж байгаа хүмүүс юу гэж хэлдэг ч гэдэг. Тийм төлөлт гэж байдгүй. Угаасаа төлөлдөж хүүхдэд болно гэж байхгүй. Тэгэл нэг мэтгэл хүүхдэд болчихдээ ш болчихсон ч гэдэг. Тэгвэл угаасаа тэр хүмүүс өөрсдөө төлөвлөе гэж оролдог байхгүй яг үнэндээ. Тэг ингээ харах юм бол ингээ амьдрал амар хөнгөн хардаг хүмүүс. Тий. Тэр хүмүүс угаасаа эзэж за ингээ тэгээ тий нэр ингээ гэж эзэж ярилцаж оролдог л хүмүүс байхгүй. Тэднээс зүгээр ингэж явж байгаа нэг мэдсэн чинь найз хүн ч юм уу их нэрэн хүүхд болчихсон. Өө за окей. Тэрээс ингээл өөдөөс гой харалт суугаал тий. Баг ингээл юм яриад бичилцээж одоо юу гэдэг чинь хоёлоо тэдэн дүүх юм аа гэдэг юм. Тэрнээс өмнө хоёлоо тим хиймээ гээл тий. Яг гой тэгж төлөвлөж байгаа асуудал. Бидэд айгүй азтай нийгэмд амьдарч цөөхөн баг гэж бодсон. Тэрнээс өмнө манай аав ээж мэжэл яаж төлөх үү? Ямар сонголт ямар утас мууц баг нэг бичиг цаас ч байхгүй зүгээр хажуудлынх нь айлын охин л байвал хашаа орооных. Гэтэ манайс ч нэг яг шилжилтийн үеийн хүмүүс шүү дээ тий. Одоо нөгөө нэг Facebook сошиал медиа яг дэлгэхэд бид нар яг хамт орж ирээлээ ингээл. Бас арайч хуучсан хүмүүс биш л. Арайч залууч биш хуучж биш яг голдон байгаад байгаа байхгүй. Яг аль нь ч эдрийг нөгөө коммент хэлдэг шнэ. 27 28-тай хүмүүстэй л болц гэдэг. Октотой болц гэдэг. Яг бид нар яг тэр хөгшинч биш. Гэтэ 30-аас биш хөө. 30-тэй гоё насах. Үгүй одоо би өөрийгөө 23 мартаа л гэж бодсон шүү дээ. Тий санагдаад байдсан шүү. Гэтэ тэр үедээ гацсан юм санагдаад шнэ. Одоо ингээл насмасаа хайна бодсон. Яа бас явцаа шүү. Цоочод. Гэтэ амар явж ин тэ 30-аас хаалт тогшгож шүү. Нөө мараа шүү. Саяхан л хэдүүлж ингээл хүүхд тэгэл гадаа тоглол явдсан шүү. Бөмбөгсгөл явцсан одоо тэгэл амар хурдан. Энэ одоо насны өндөрлөгөөс харахад энэ 30 хүрэхэд харахад бол миний дүнээр сайн үерхээр муугаа цааж зөв үерхээр сайн үерхэд дав тэгэл ер нь мэд юм дөө. Хэд үерхөө? Тий. Хүн чинь гэтээ үерхлээсээ тэгэл амар их юм суралцдаг үстэй. Та хэд үерхөө? Хэд үерхөө? Би ч гайгүй. Миний үерхэд бол гайгүй шүү дээ. чанартай. Тоолч сайн мэдгүй. Монголын улс төвчний хэдгээр уулсан дээр та нар ихтэй одоо ингэжсэн. Одоо надад нэг байсан байна. Одоо үерхээс салж байгаа шүү дээ тий.
Тэгээ салаад амар ингээ шар хөдлөө ч юм уу эсвэл зүгээр тэндээс нэг өөрсөндөө амар нэг өөрчлөлт хийжсэн юм байгаа юу? Одоо яг X-ээс болоод ингээд яг яажсан ч юм уу тийм байна уу? Ер нь яг одоо X-д үсээ тайрдаг гэдэг шиг. Октод нөгөө үсээ тайраал яадаг гэдэг шиг та нар үсээ бодуулснаа. Change явсан шүү дээ. Үсээ. Надад бол нэг юу өөрчлөлт байгаа заяа. Би нэг X-ээс салаад 30 л хайжсэн яг. Яг л чингээ. Тийм. Чи хаях чинь байна уу? Чи юу хийж байгаа? 30 л хайсан гэж одоо Би чи 110 амар байсан юм байна те. Би чи 110 хэлтэй байсан шүү дээ. Одоо хэлээ. Одоо нэмэгдсэн бохоо. Одоо тэр чинь бүр угаасаа тэр чинь андаа бараг 5 6 жил юм шүү дээ. 110 гэж бас 90 бас амар хам болж шүү. Тэр ч бас буянтай гэсэн шүү. Тэр нэлээ буянтай гэсэн. Тэр их юм ойлгуулсан. Тэр айгу чанга гэсэн. Тэр ингээ үдчихвэл гэлээ. Тэгээ одоо үдчихвэл мундаг шүү. Манай бас нэлээ сайн явж илээ. Тэгэж Танаа олон хүний 30 ил хайсан баг. Араас мэдгүй даа. Өөр юм. Та нарт тийм байхгүй юу? Тийм юу хийж байгаагүй. Яа, Яаж урсаал гэсэн юм аа. Хүмүүс чинь X-д амар муулаад идэв шүү дээ. Би ингээл тэр хүн болгож надад туршлага болсон болохоор амар хайртай. Чи яаж туршлаж өгөөд байгаа ч юм. Гэхдээ тэр хүмүүс чинь сайн ч мууч бүхэн амар олон зүйлийг ойлгуулсан байдаг юм уу? Би өөрөө мэдгүйгээр хүмүүс рүүгээр ойлгуулсан. Түнс юм бодит өөрчлөлт байгаа 30 жил бол байгаа. Тийм. X-үүд ч муудаач туршлага л та. Тэгэхээр Сайн надад танад би зүгээр гэж бодоод байгаа байхгүй нөгөө нэг одоо нөгөө нэг таардаг хүмүүс гэж бас байдаг юм баг гэж бодоод байгаа байхгүй. Мянга таарахгүй байгаа хүмүүс бүр яаж чичээсэн угаасаа л болдгоо. таарахгүй. Тэгээд таардаг хүмүүс бол зүгээр баг хичээхгүй байхад л те болоод ингээл явж идэг гэлээ. Одоо тэгээ сайхан жишээнүүд байна шүү дээ амьдрал дээр. Амьдрал дээр сайхан одоодын сайхан жишээнүүд шүү. Одоо тэгэл аймаг гой хосууд гэдэг бид нар аймаг гой хосууд гэж харж идэг байсан чинь ингээ салцдаг шүү дээ. Монголд арайгүй үргэж байгаа хүмүүс аймаг гой таарал хүүхдээ болоод ингээл Тэгээ баг амьдрал нь илүү сайж аймаг урд хүүхд болоод тэр нь бүр улам гой болол тийм. Тэгэхээр яг тийм бас нэг бас юу байгаад юмсан. Тийм наа чи одоо нөө сөүл мэд ихэдүүл мөлгөд яг учирчих юм бол танаа яг ингэж юм ярихад л ингэж очихгүй. юм ярих ядраа сөүл мэд гэж яг руу. Тэгэж чи ойлгохгүй. Би ойлгохгүй. Би яг ойлгоод үзсэн. Тэгээ бас содлол амар гоё. Эндээс артай ихэдүүл гэж гарч байгаа. Миний ихэс цаана нэг. Тиймэрхүү л энэ guys. төлөвлөлтөд бүр дотор бодогдлаа шүү. За одоо яах вэ? Мангар авахаас эдэн сарын дээр бүгд үнтэйс үзсэн байгаа. Тийм бид нар одоо ихтэй угаасаа нэг яг бодох болсон баг уу тий. Болно. За мань бол одоо л яахгүй уу тийм амар бас нэг бэлэн гэж хэлэхгүй. Мань одоо зүгээр яг ингээд хийж үзмээр байгаа нүдэ бүгдийн амар тол хийж үзэл ч тэгэл хизээ нэг зэт болвол тэгээд хаяанда өөрөө гарч ирэх болов. Мань бол ингэж бодоод байна шүү. Одоо жишээлбэл одоо энэ 21-р зуунд чинь тий. Одоо бүх үе одоо хүн төрөлхтний бас хамгийн одоо их амгалан үе гэж байсан ч одоо даймаа эхэлчих шиг боллоо тий. Тэгээ одоо энэ дэр бол аюу их боломжууд байдаг болсон болохоор залуучууд боломжоо хараад тэгээд хүнтэй суухнаасаа жоохон хойшлуулаад бүгд нийтээр тийм байгаад юм шүү тий. Тийм байна шүү. Өмнө нь яах вэ одоо ингээл бидэд ямар гадагшаад төгшөө явъя гэсэн боломж байх юм биш. Илүү одоо энэ интернет технологи хөгж өгөө гадаад дотоодыг мэдэхгүй тэгэл за хүнтэй сууя хажуудлынхаа тэгээс шүү дээ. Яа өмнө гэсэн ямар аймаг өгсөн сонсогч наа. Өмнө үе ихээр бүр нэг амар хэдэн жилийн өмнө л менеж чинь тэгэл гэртээ нэг сөөрэн компьютертэй л байсан юм. Мангар хурдан өгч шүү дээ. Би бас сандаг. Наг хүүхдээ ахтал сая найз би уушлаараа засуусан сая асуултыг яваад бас хідээ X-тэй гэж асууад байгаа байхгүй юу. Хэдүүлээ зүгээр X-тэй тоог хэлээдэх үү. Гэт тэр хүн надаас суугаар бүр амар нэг сонир зөрүүлээ бүгдээс асуумарсаа гэчлээ. Ходол хэлээд угаасаа мэдэн тодорхой. Үерч байгаа хүн болж мэдээ. Яг хамгийн холоос нь хэлэх юм яа. Чамаас хэлэх юм шүү. Яг хоёр цаашаа. Одоо хоёр цаашаа хэлчихлээ. Зоолоо хэлчих. Гэтэ бүр бидний X хүмүүст ямар хамаатай юм. Зүгээр яг хэдэн хөвгөдөө үерчиж дуршлагж байгаа гэж яахгүй юу ер нь. Чи сая дуршлаг сөүл мэд ярьжсэн чинь. X нь хэдэн сараас дээш үргэлжлэлтэндээ ордог. Тэр бол чухал шүү дээ тий. Тэгвэл одоо хүүхдээс Яг нэг 10 доног жилээс дээш за тэгвэл жилээс дээш жилээс доош үргэлжлэж тооцгоо идэх үү. За. Бүр тэгж заах юм уу? Жилээс дээш тэгвэл ганц гэж хэлчих. Ганцхан. Тийм тэгвэл ганц. Ганцхан чи мэдэн шүү дээ угаасаа. Манай X үү. Юу ганц юм нэр ганц юм уу? Тэг яг жилээс дээш гэвэл яг ганц ахгүй.
Тэгээ бусны яс надад 6 сар үргэлжсэн. Би ер нь бол жоохон Йоо 28 нас. Тэр олон хүмүүстэй юу? За амрайл. Би жилээс дэш. За гоё тойл. 3 хүнтэй дүрсэн. Йоо. та нарыг хиттэй юм бэ? Юу вэ? Тэгэхээр чи 3 хүнтэй үргэлжсэн гэж би чи барыг таагүй юм шүү. 0 юм ааш. Үнэн гэлээ шүү. Чи амар бодлоо ярьсан санагдах юм. Жилээс дэш 3 хүнтэй дүрсэн. Амраа гэдэг юм олон хүнтэй үргэлжих юм шиг царайтай байгаа байхгүй юу? 3 хүнтэй дүрсэн. Жилээс дэш 10 жилдээ нэг хүнтэй. хамгийн удаа үргэлжсэн сургуультай нэг хүнтэй. хамгийн удаа үргэлжсэн хэдэн жил? 2 жил баг 3 жил хаа. Их сургуультай. За ингэв. Мэн чи 2 шүү. Жилээс дэш шүү. Тий. 7 жил чейнд явсан шүү дээ. Юу та нар ч бүр инхийн цагт хатаанд юм шүү. Тавтай юм ааш. Чи хийдэг нэ? Би чи Жил шүү дээ. жилээс дэш гэж чи. 3 л юм байна. Аа тэгэл. Лагуул. Би Чи ямар ч ялгаагүй. Тийм ээ 3 л юм. Жил гэдэг. Тэр угаасаа яг хугацаан дээр угаасаа яачдаг юм байна тий. Тийм. Нөгөө талаа боцож угаасаа яг хугацаан дээр хаалж. За тэгвэл юу яа нийт тоогоо гаргая гэж. Нийт тоог юу вэ? Нийтийн тоогоор боддоо. нийтийн доллар болж гэж. Нийтийн тоолох Нэг олон шиг мань бол тэгж нөхөн амтай нэг үерхтгүү. Тэг яа тэг зүгээр л уулздаг. Агүй одоо нөгөө Үерхтгөө ч гэсэн зүгээр. Мань зүг уулзаас лачдаг гэдэг юм байна. Гэхдээ яг нөгөө нэг окей нэг хүн ингэ таалагдлаа гэж бодъё. Тэгэх юм бол ингэ нэг сүнэн ингэ таалагдаж явж байгаад нэг мэтгэд найзууд хэлцээ. Тэгээд Өөч яваа. Чи найз болоод нөгөө нэг сайн найз нь болчдөг. Тэнгүү тэр хүн надад хитрхи итгээд хамгийн байрч гүнд ингэ цаа найзаа хэлж байгаа. Оо тийм. Тийм тиймэрхүү жишээ бол амар. Амар шууд фрэнд зондулж байгаа амар. Яаж ч амар үйл явдал. Жохгүй л дээ. Амар итгэл. Та чи үн ингээ. Чи яг зүгээр онсоор талцахгүйгээр нэг Мэдгүй байна. Чиний зорилго ер нь нэг амар. Сайн мэдгүй. би наа өндөр чи бол таагүй л мэдчихлээ юм шүү дээ. Өөрөөс намнаас нь сонсгоо л. Мэдгүй. Тоолж үзээгүй байна. Таалсан юм уу бүгд? Таалж л явсан. Нэг 99 мөрөөс хацж байгаа юу? Тэ нэрээ зөө чи барагцаа л харин тэдэс тэд гэж. За мэдгүй байна. Дүүнэр бас мэдгүй л дээ бас. Гэхдээ ялч юуса эгогийн хэлдэг шиг олон ингээд үнтэй харьцаж марцаад өгчсэн юмнууд бол байсан байсан. Тоомоо гэх. Таалцсан юм байна те бүгд. За зэнгүй. Мэн За үнэн тойлоо. Чи одоо л нэг амар. Их цаадаг болоод байгаа. Чи угаасаа хасаа. Тэгээд замдаасаа хилээдсэн мэт. би бол нэг 8 л аа. А тийм. Талаа 8 л аа. Би ч нөгөө нэг яг төрсэн газар чинь аргангаад шүү дээ. Жижигхэн сумын дотор заяа. Одоо цэцэрлэг хот чинь жижигхэн заяа. Тэгээд жоохон хүмүүнтэй үерхэд уулзаад явж байхаар одоо нөгөөдг нь аав ээж бидг чинь харсан хүн байвал хэлж юм. Амар их юм заяа. Манайхад өөр ярилцах сэдв байна. Одоо яг ерөнхийдөө угаасаа өндөрлөх болж байна. Тэгээд өөртөө бас гоё ярилцмаар байгаа сэдв байвал бас хөндөж болно шүү дээ. Угаасаа одоо зөндөө сэдв баамж. Одоо гоё ментник сэдв байна. Ухаантай. Одоо яг ухаантай билж байгаа. За. Чи гоё явах чинь. Одоо ингэж байж тээ хүмүүсийн ингэж үн цэн ингэж байдаг шүү дээ. Одоо жишээлбэл ингэж хайр дурлал янз бүрийн зүйл төр үн цэн ярьж шүү дээ. Одоо сүүлийн үед хүмүүс аягүй их тийм мөнгө. Би нэг ном одоо уншиж байгаа ч мөнгнөөс үнэтэй үн цэнтэй зүйл гэж байдаг гэдэг чинь аахгүй. Одоо жишээлбэл тоо хэрвээ мөнгнөөс үнэтэй үн цэнтэй зүйл гэвэл одоо яг юу гэх вэ? Би бол тэр хүний хэлсэн зүйлийг дараад нь хэлье тойрны хариултын дараа. Окей би энэ дээр хариулчаад нэмэлтээр нэг юм хэлчихв. За. Одоо мөнгнөөс үнэтэй үн цэнтэй зүйл хүний сэтгэл нөгөө хүн чанар гэж явдаг. За би одоо энэ дээр нэг асуулт тавьчих. Амар хөнгө асуулт. Одоо та гурийн хувьд хүн чанартай хүн гэж яг ямар хүн гэдэг хамгийн энгийнээр зүрх ганцхан үг хэлбэрэл. Хүн чанартай. Үнэнгээс Би юм хэлэх үү? Ямар хэцүү асуулт үү те. Хүн чанар гэдэг чи өөрөө. Юу амах асуулт вэ? Баймар бодолчлаа шүү дээ. Би Зүгээр л энгийнээр яг өөрийнхөө шууд. Одоо өөрийнх нь одоо тэр хувь хүнийг гаргуунд нь гаргаж чадах одоо хүний өмнөөс золиос гаргах хэмжээнд тэрийг хүн чанартай. Жишээлбэл зарим нөхцөл байдал ч юм уу өөрийгөө золиослох чадвартай. Окей. Одоо ингээд би энийг болох нь амар олон жил бодож явж байгаа нэг хариулт гаргаж ирсэн байхгүй. Би ихлээр тийм өөрөөс хариулт бодож гаргаж ирсэн. Яг юу юм гээд гисэн чинь яг би яг тийм үгийг үгс амар их сонсч байсан байхгүй. Тэгэл октод ч юм уу хөгөөч нөө эцэг их нөө амар их асуудаг штэ. Миний хүү ингээд бус зүйл нь бол хамаа байхгүй. Хамгийн гол нь хүн чанартай хүн шиг хүнтэй суугаараа. Тэгээ тэнгууд ингээд за окей би нэг хүнтэй суулгах би яг хүн чанартай хүн мөн үү гэд бодсон байхгүй. Тэгээ нэлээ олон жилийн дараа хариултыг авсан. Тэгээ юу юм гээд чинь
өөрөөсөө төрүүлж бусдыг тавьж чаддаг хүн чанартай байна. Чи бүр баг үнэн байхгүй. Одоо чи ингээл живлжээлээ гэж бодоход би чамайг аваад өөрөө өгч чадах хэмжээний. Энэ бол бүр асар том. Чи өөрөө тийм Би бас яг надад өөрийгөө юу? Чи намайг живж явах өөрөө живж чадах уу? Чамд арай хүн чанар хүрхгүй. Надад зүгээр миний хүн чанар чамд арай болохгүй байна. Би тэгтээ амар сайн живжээний амнаас гэж жоохон амар хүн дээр яачлаа. Бүр жижигхэн зүйл дээр юм аа тийм ээ тийм. Хүний өмнөөс өөрийгөө золиослох чадвартай. Би бас надад чи бас өөрийгөө нэгт биш хүнийг нэгт тавина гэсэн үг үстэй тий. Өөрөөсөө төрүүлж бусдыг боддог. Одоо сүүлийн үед хүмүүс ярьдаг болсон шүү дээ. Эго ч юм уу тий. Энд чинь нэг бас өөрийгөө илэрхийлэх дүгэлгэж хүмүүсийн энэ чинь болохоор бид ч яг л нэг дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Яг л адилхан хаз шаргалтай эсвэл амар амгалан амьдрах гэж байгаа шүү дээ. А тэрэн дээр яг хүний нэг дотоод айдас одоо бяцлаглаар бол бас мэдгүй байна. Айдас гэдэг зүйл байдаг. Тэр айдас чинь болохоор гинт хүний одоо логикоор сэтгэх процессыг нь хаагаад өөрийгөө бодож эхэлчихдэг. Яг үнэндээ дөрүүлээ сууж байгаа бол яг л адилхан дөрүүлээл нэг л зорилгын төлөө амьдарч байгаа шүү дээ. Гэр бүлээ зохиогоод хаз жаргалтай төгсгөлийн төлөө ч юм уу те. Нэг үлгэр дээр гардаг бол сайхан хаз жаргалтай төгсгөл гэдэг чинь. А тэрнтэй ялгаагүй ухамсар бол өөрийгөө хойш нь тавиад энэ хүн юу гэж бодож байгаа би энэ хүнд яаж тусалчих вэ гэдэг л. Тийм тэгээд эхлээд яг өөрөө завчна л та. Манай хөлт амар манай энэ гүгээс амар философик юм. Танд хамгийн эхлээд юу асуудлаа би араас нь шууд ухаансар хамгийн эхлээд юу асуудлаа тэгээд юу гэж золоо хариуллаа. Эхлээд тэр тэгсэн шүү дээ. Хүн чанартай хүн үстэй. Тийм тэрний хүн чанартай биш. Хүн чанарыг бол тэр асуулт чи гол point асуул одоо би өөрөө юу гэсэн бэ? дараа юу гэлээ би яг хүн чанар бодож яриа бүр ингээ фокусаар марцсан. Би асуултсан. Тэр point ч бодоод яах гэж юм асуултсан гэж point гэж асуухгүй. Чи нэг асуу нэг ном уншсан шаа тэгээд нэг юм ярьсан заа. Би бол мөнгнөөс үнэтэй зүгээр. Аа тийш дээ. хүний асуултыг зүгээр өөрөөлөө явчихдаг. Чи яг Бас ууцгаж байгаа. надад асуусан шүү дээ. Би бүр асуулт маар. Энэ йогийн аюул биш яаж чи Мөнгнөөс үнэтэй гэж юу гэсэн чи надад асуусан би. а чиний асуулт гэсэн мөнгнөөс үнцэнтэй зүйл гээс дээ. Амраа юу гэж бодож байгаа. Юу гэр мөнгнөөс үнтэй бит юм уу эсвэл юу хамаагүй Өөрөө бодож байгаа л нэг юм хэлчих. Би яг ном уншиж байгаа яасан гэдэг чинь. гэр бүллэх та. Тэгэл хамгийн эргэн тойрны хайртай хүмүүс. Юу дээл тэр л байлгүй дээ. Тийм. Хайр дурдтал үүж дээ. Түнс одоо за мөнгөтэй одоо юу гэх аль нэгэн сонг гэвэл мэдээж тэргээ сонгож тийм. Мөнгөтэй байгаад тэргүй байг маа эсвэл ингээд огт хайр дурлалгүй бай гэх юм бол амар утгатай ч юм уу тийм. Мөнгө бол олдог. Тэгээ мөнгө бол яг болох юм шүү дээ. Асуудал болчихдог. Мөнгө бол ихтэй энэ бол юуч биш. Юу ч биш тийм. Мөнгөний араас явагдсан мөнгө олдоггүй. Бараг нэр мөнгөгүй байхдаа ч өстой чиний хэлснээр хүн чанарыг бараг илүү харна шүү. Мөнгөгүй байвал. Мөнгөгүй байвал өстой хүний хүн чанарыг илүү харна шүү. Тэгээ мөнгө нөгөө нэг хүнийг бүр амар гоё тодорхойлж өгдөг, бүр амар гоё хэрэгсэл. Яг хүн чанарыг таниулж өгдөг. Яг таниулах гэхээр амар муухай л да. Гэхдээ зүгээр хүн болгон зүгээр мөнгө яг юу юм бэ гэдэг. Хөврүүлдэг гэх юм бол нөгөө хүний бас хөврүүлдэг. Яг хүний мөнгө бол амар амархан байхгүй зүгээр ажиллаа хийгээгүй хүн үсэн мөнгө бол өөр юм яа. Юу ч хийсэн мөнгө болох боломжтой л байгаа байхгүй. Хамаг бол тэгэл. Тийм маргааш төвжиг амар төрөөд амар баяжаал наваг мартаг мэдэхгүй шүү дээ. Би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Тэр помпны үгтэйж магадгүй. Манай аав одоо хэлээгүй ч гэж магадгүй. Маа найз тэгээд чи хизээний тэр помпны үг гэж хизээ нэг хэлээд бид эдийг баясах юм байж. Би тийч хэлэн шүү дээ. Та нар арай болоогүй гэдэг шиг яг энтэй адилхан байна. Тэгэхээр зүгээр мөнгө өрхтэй амар юу ч бишлээ бас тийм. Хизээч одоо хайр дурлал найз нөхөд одоо юу ч хийдэг тэрийг бол хизээч мөнгөөр угаасаа харьцуул мөнгөөр зүрх боломж байх. Миний бол номны хариулт бас хүн чанар байсан шүү дээ. Тэрнэр нөгөө дайны талаар гардаг байхгүй. Дайны үед одоо германчууд, еврейчүүдийг алдаг байсан. Тэгээд тэр хүмүүс болохоор яг адилхан хүмүүс байсан мөртлөө хүн чанараа хаяад ирэхээр аюу хэрэгс харгас зүйлүүдийг хийжсэн гэдэг. Хүн чанаргүй. Тэгээд нөгөө хариулт нь хүн чанартай зүйл юм биш үү те. Тэр номны зохиолч надтай ч ойрлцсон юм. Хүн ер нь хүн чанараа гэвэл бүр ямар ч мэдлэгтэй боловсралтай германчууд бол тэр үед амар боловсралтай хүчтэй байсан. Тэр нь хүн чанараа гэсэн тохиолдолд бол хараатан болд юм гэдэг. Тэг хүн чанараа гэвэл хүн биш л ер нь болол юм байна шүү дээ. Хүн биш. Би нэг нэвтрүүлэг сонсч байсан байхгүй. Энэ ихтэй бас нэг бөөгийн нэвтрүүлэг байсан байхгүй. Чи ч одоо яхаар дандаа энэ юм. Харин тийм ээ. Хүн чинь нэг юугаал ячдаг. Яг нэг сонирхдаг юм аа сонсоод. Яг болохоор л бөөл ам болоо явчих юм ааш. Дандаа явах гэж ааш юм уу гэдэг. Одоо энэ дээр болгоно шашин шүү.
Нэг одоо яг энэ дэр нэг юм хэлэхэд нөгөө юу гэсэн тэр нөгөө жишээн дээр нь тэр өөр нэг зарим юм байсан байхгүй. Нэг бас тийм подкаст нараас үзсэн. Тэгснэ тэр нэг яг өөртөө нэг тохиолдсон нэг чөтгөр өөртөө нэрсэн гинэ. Тий ирээд асуусан нь одоо хоёулаа ингээ ажилгүй боллоо шүү дээ гэсэн гинэ. Чөтгөр одоо тэр нөгөө зарим асууж шүү дээ. Тэгээ асуусан ч нөгөөт нь яагаад чи ч одоо амар их ажилтайс дөхөн амьтаа хорлож шавдал явж байдаг гэсэн. Би ажилгүй болчихлоо. Яасан гэдэг чи би хүнийг очиод үнэтгэе тэр хүнээс хүн үнэтгэе байлцсан. Одоо бид нар хэдий чөтгөрч гисэн одоо нэг үр хөвгтэй аалдгүй хань ижлээ хүнөөдгүй одоо нэг ингэж хорлтгүй. Тэгэхээр одоо хүн гэдэг зүйл баг чөтгөр бидрээс доорлцсон байна. Тийм болохоор бид нар ажилгүй. Гэхдээ энэ бүр амар том сэдв байна. Гэтэ амар чиний сэдвүүл ихтэй яг амар хүнд том юм аа ялч Йогийнхоо нэг өдөр намайг аалаа шүү. Би нилээд байгаа юм. Йогийнх л миний үрээж одоо яг мог одоо засал. Хүн чанар ярих л яг. Би залаад би тоглоод. Хамаа йогийнх нэг өдөр аалаа шүү. Чи ч алчих гал нэг ч алчих гал. Надад нэг найз йогд явцаг хэлж байгаа. Тэр йогд залуу надад зааж өгнө гэсэн гуцаа өгөл байгаа. Надад нэг сэдв байна. Өө яг ярих сэдв байна. Одоо нөгөө найзууд нөхөрлөл одоо бид нар ч бүгд найзууд байгаа шүү дээ. Тэгээ яг хэрэг хугацаанаас хамаараад найз нөхөрлөлд байгаад байгаа байхгүй. Тэгээ миний яг асуух гэдэг сэдв юу гэхээр одоо нэг хүмүүс дээр үес ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Нөгөө нэг зовох цаг нөхрийн чанартай нэг ингээл тэ найзгаа зовох үед нь жарах үед нэг найдраа гээл. Би тэгнээс амар эсрэг ер нь бол нэлээд сүүлийн үеэс амар эсрэг бодолтой болсон байхгүй юу? Одоо ингээд найзууд ялангуяа охтууд ч юм за залуучууд ч гэсэн байгаа. Ингээ уулзгаар ингээ нэг амар зовлон ярьдаг болсон шүү дээ. Зовлон гэдэг нь одоо гэрийнхаа зовлон ч юм уу те нийгмийн зовлон ч юм уу эсвэл одоо нэг эхнэр нөхрийнхөө одоо араа тавьмаар тийм их амар ярьдаг болцоод байгаа байхгүй юу? Тэр талаар түр та нар юу гэж бодож байна? Надад бол энэ амар ядаргаатай санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бид нар угаасаа найзуудтайгаа яаж уулздаг вэ гэхээр одоо яг үндэл амраа бит хоёр бол одоо баг сард баг хоёр удаа л уулзч байна. Худалч өмдөл тий. Золоотой баг нэг удаа сард уулзч байна үгүй юу тий. Найзуудтай бол би амар цөөхөн уулздаг байхгүй юу? А тэгээд нэг уулзахаар бид нар тэгэж би хэлдэг байхгүй найзуудтай би хэлдэг. Битээ ингээ нэг зовлон яриад дээ ингээд. Ганц уулзаад нэг амар гоё яг тэр тухайн үе дээр амар гоё юмнууд яриач юм уу те ингээ гоё enjoy байгаа нэг гоё have fun байх юм дээр ингээл маа нэг эмхтэй найзтай бас нэг найз нь байдаг. Нэрийг хэлээд яг одоо намайг бас үгүй ядчих юм байна. Тэр охин яг ингээл бас ингээ гэр бүл мөл зохиовол ингээ салмалаа юм жоохон фейлдэл юм болцсон за. Тэгээ тэр охин ингээ яг би тэрийг амар мэдэрсэн бохгүй юу? Би чинь амраа бит хоёроо бас адилхан эмхтэй найзтай бохгүй юу? Багасаа найзлсан нэг цөөхөн үед эмхтэй найзтай баян шай нэг уулзаад ингээл хоол моол идэл бид ч юм уу мэрэл пимээ уул нээлтэл өнгөрүүлээд байхгүй. Тэг тэр хүн орж ирэн готлог тэр аавар мэдрэгддэг байхгүй надаа. Би бүр 2 3 удаа мэдэрсэн. Яасан гэхээр ингээд орж ирэн готлоо шүү дээ. Маа нөхөр тэгэхэд маа нөхөр ингэсэн чи маа нөхөр ингээ харих маа нөхөр ингээ бүр ингээд яг тэр бид хэд амар гоё байсан уур амьсгалыг зүгээр тэр хүний нөхөр зүгээр барыг эвдээд байгаа байхгүй. Тэгээ бүгд ингэ юм уу. Би бүр тэр гайхаад ямар лайтай барыг лайтай юм бэ гэж бодож тэгвэл найзууд нь ингээ бүр ингээ өстөвчсэн. Өстөгд юм уу? Юу гэдэг юм зээлчтэй тийм гэж юу байсан. Бид нэг ингээл хаа нэг уулзах нэг амар гой байж гэх ингээл хамаг одоо нэг гэр бүлийнхаа нөхөр үр хүүхдийнхаа хүртэл зовлон авч байгаа тэгээс ингэсэн ингээл яг үүндээ тэгээд бид нар тэгж хэллээ гэх тэр нь яг ямар ч нэмэртэй тий зүгээр яг муугаар хэлтэл ямар ч нэмэртэй. Тэр хүн өөрийгөө л тий. Тэрнээс шууд хүн болгон зовлонтой байхгүй юу? Чи зовлонтой, амраа зовлонтой, би зовлонтой, золоод зовлонтой. Бүгд хувьдаа ямар нэгэн зовлон байгаа л байхгүй хараа. Хэмжээний тодорхой зовлон. Тийм. Тэрийг одоо ингээд бүх хүмүүст гаргаад ингээд яриад байна гэдэг бол надад аим тийм сад. Ялангуяа найзуудтай, сайн найзуудтай юм аим тийм сад тох. Би бол аль болох найзуудтайгаа уулзал яг тухайн момент дээр аим гоё пими угаалгаа яриад инээлдэл юм ярихаар бол баг хуучныхаа тий инээдтэй юмнуудыг ярьчи тэгдэг байсан мэт чи тэмтэй тэгдэг уулздаг байсан мэт гэж баг яриад инээлдвэл надад аим гоё санагдаад тоххой. Тэр нь л яг бидний зүгээр найз байх баг утгууч болох. Тэрнээс бид нар нэг найз маань зовоод нэг юм очиж хамт зовх бол бид нар угаасаа найз биш шүү дээ. Тийм үстэй. Тэгж яах юм? Тэр бол тэр талтай дүн та нар юу гэж бодож байна? Бүх юм ярьсан юу гэж бодож байна? Ер нь тэр зүгээр яг тэр үед нь байсан л та. Тэгэхгүй. Хоёрч угаасаа байх хамт байдаг гэсэн юм уу? Тэгтээ яг тэгэл нөө нэг хүний сэтгэл зүйн нөө нэг ачааллаа даад чадах чадахгүй чадвараас нь л хамаардаг. Тэгэл чаддгүй хүмүүс нь л бус одоо ингэж ярьж өгдөг л хөө. Тэдрээс нэг өөр юм ингэж ярилцчихж л нөө нэг арай тайвширдаг ч юм уу те. Одоо чи ч юм уу би ч юм уу ингээд нэг яриадах шаардлага байхгүй. Өөрөө өөрийгөө
ер нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх чадвартай ч юм уу те. Зарим хүмүүс нь чадваргүй байдаг болохоор тэгэл бас яг 100% шууд тэгж буруу гэж бас болохгүй л. Яг гэхдээ энэ ийм имийг хилээд хэрвээ ойлгох юм бол ер нь өөрт нь хэрэгтэй гэдгийг үг нь ойлгож л та. Ер нь ийм байдаг шүү гэдэг юм ойлгох юм уу. Ойлгохгүй л дээ. Тэгэхээр зүгээр яг. Энэгүй юу гэж. Энэгүй ямар сонсож байсан санаа алдсан найз минь. Мэн би бол хүнд бас нэг тийм тодорхой нэг юм яриад байдаг. Хэрэгтэй гэж боддог шүү. Тэгээд угаасаа энэ хүний хэрэгтэй гэж. Хүн ч угаасаа сонсох хэрэгтэй. Тийм хүмүүс байх хэрэгтэй гэж сэтгэл зүйн. Тэгэж би нэг. Тэгээ огт бүр ингээд дандаа ярихгүй байна гэвэл тэр чинь бас утгагүй юм биш. Ер нь бас нэгэндээ жоохон дэмжээ та. Тийм л дээ. Яг төрөөгийн ярьж байгаа хүн л дээ. Уулз болгондоо байнга тэр сэдв яриад тэрийг байнга яриад байдаг юм уу те одоо би амраатай ингээл одоо хаяа би хэцүү юм ярьдаг юм нааш надад хэцүү ганц удаа ярихад бол окей гэдэг нэг өнгөрөх чадал байгаа байхгүй. Уулз болгондоо ярина гэдэг ч юм бол тэр амар асуудалтай байхгүй. Яг тэр хүнтэй дахиж бид нар уулзах хүсэхгүй болох шин. Би тэгэл 2 удаа уулзсан. Тэгээ тэрнээс ч угаасаа би зэлээл наамтж уулзаа баг би бүр X дээр очмор санагдав. Тим хүмүүс чи хамгийн гол нь ингээд нөгөө нэг зөвлөгөө сонсох гэж ингэж яаж байгаа штэ. Тэгээ зөвлөгөөг нь хэлчихэнгүүд яг тэрийгэ давтаал явдаг. Тийм зөвлөгөөг авахгүй. Авдаггүй билээ. Өргөдүүлэх техник. Чи мэдэхгүй чи миний бас ер нь баг тийм өргөдүүлэх бас чи мэдэхгүй чи байх гал те жоохон анхаарахгүй мэдэхгүй байх гэж мгээд ингээд яг одоо их тийм охтууд амар Дардмаа одоо ямар хөвгдөд болж байна. Яа өдөр бүр амар шүү. Тэгж бодохгүй шүү. Гүйгөө бизнес сайт тэнгисийн иргэж гэсэн үзээд тэгж бодохгүй юу. Тэр нөгөө баярагийн нэг X нэг юу болсон шүү дээ. Тэр үзсэн шүү дээ. Тэр бол зүгээр тэр охин бол яг үндэл надаа бүр үнэхээр муу хэрэгтэд бол хууд санагдсан заяа. Яг үнд. Зүгээр ингээд бүр өргөдүүлэх гээд сурцаа гэж би танихгүй тэр охиныг яг маа. Охиныг би бол даа. Сайн танихгүй заяа. Гэтэ тэр охин ярьж байгаа угаас андаа тийм боохгүй. Ерөөсөө ярьж байгаа сэдвүүн нь шүү дээ тий. Excel ярьдаг. Тийм бүр ингээд X-с бүр юм авцсан заяа. Тэг ингээд бүр ингээд ярихгүй л уус баг галзуурах гэдэг юм. Тэгээд тэр хүнийг би хараад ямар амар шинэ өргөлтөө юм бүр ингээд тэд яг үндэ тэнгисэгт орж байгаа хүмүүс гэсэн өрөвцөн шүү дээ тий. Амар X-гээл яриад идэг гэдэг. Тэгээ бүр нөгөөх нь баа ингэ зоддог байсан гэж амар тийм хүн юм. Тэргээ бүр ингэ баг хэдэн дугаарын туш ярьж байгаа. Би бүр сүүлдээ тэрнээс нь өөрөө баг тэрээ. Тэсэн чинь нөгөөх нь зоддог байсан. Тэсэн чинь нөгөөх нь нөгөө баяраа гээд комеди хийдэг залуу байдаг шүү дээ. Нөгөө баяраас нь тэр залуугийн X нэм байна л да. Тэр нөгөө баяраа нь өөрөө мэдээлэл хийсэн бохоггүй зөрүүлээд би тийм болж байгаа үг шүү. Манайхан бити ингэ буруугаар ойлгоо байна тэргээ. Дөнгөн гутал ингээл тэн дээр бас орж байгаа бас нэг охин бас тийм хэрэгцсэн бохгүй. Манай X намайг баг авч шийддэг байсан. Яас гэсэн. Тэгээ охтууд нэгөөс нэг баг өөрсдөө лардмаг кино үзээр байгаа бүр угаасаа тэр лардмаг зүг яриад байгаа юм шиг би бодохгүй юу. Яг зүгээр нэг X-с юм авдаг. Тэр би бодоо зүгээр сайн дээр тэгэж ирсэн. Тэгэхээр зүгээр тийм энерги бусдад ингэж одоо хүрээлтээ өөрөө өгөх нь амар тийм байнга өгөөдөл найз зүртэл чамаас өргөн шүү дээ тийм шүү. Яг балансаар барьж байхгүй. Зочноо мэдрэх хэрэгтэй байхгүй. Олон хүмүүс чийлэх гэж сууж байгаа тэнд бол нэг тэр амзаалан гараад. Тулаад ярьж байгаа бол болохгүй. Нэг найзтайгаа ч юм уу хамгийн юм гаргаж байна. Зовлон хүн болгоо нэг л дайрж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ганцхан тэр хүн дээр бас дайраагүй. Тэгээ тэр хүний өөрийнх нь сонголт өөрийнх нь хийсэн зүйл тэн дээр бид нар Манайд одоо хийгээд байгаа ажил энэ зүйл чинь бол одоо аз жаргалтай зовлон өстэй. Эндээ бас миний подкаст гол байгаа өстэй. Подкаст Ирландд бас нэг ингээл жижигхэн багаас нь эхлэе. Тэгсэн мөртлөө өөртөө хэн гараар өөрийнхөө мөнгийг олж байгаа болохоор тийг зовж байгаа ч гэсэн тэр чинь жаргал болоод надад болох нь аз жаргалтай зовлон биш ашигтай зовлон шүү. Бус түүний нүдээр бас зарим хүмүүс үед энэ хүргээ зовлцсон л байдаг шүү дээ. Ирланд уу зарим хүмүүс бас амар ядаргаатай байдаг шүү. Зовоо нагаад байдаг бүр ингэ. Өмнөөс зовоод байгаа юм шиг ядаргаатай ирээл зовлонгоо яриад байгаа юм бүр. Одоо тэг яг яамаар байгаа. Би КП юм өвдөө өөр юм хийж штэ. Би өөр юу хийх юм гээд хэлээ. Яг гадаа юм. Тэг яг яацэг юм гут манай ахлах намаа ингээд муудалцаад үл гарч байгаа штэ. Би гараа яг үл КП гэж хэлдэг юм гээд. Гүр амар ингэ. Тэг яг ингэж санагцсан надаас үл. Одоо яг Ирландаас ирнэ штэ тий. Тэнгүүд ингээд ямар нэг таньдаг хүн дээр ирэнгүүт яг харах өнцгөн КП-гэр яг ингээд яг баригдсан юм шиг тий яг галтгоо. Үгүй ер нь нэр юмгүй. Ер нь нэр юмгүй яг КП тиймэрхүү л юмар баригдсан. Тэгэд эрэхтэйц ер нь анханасаа эсвэл ирчээ ч юм уу КП мэпи ихгүй арай жоохон өөр ажиллаар
хайж эхлүүл уг нь боломжтой. Боломж амар Амар их байгаа тийм. Би бол жишээлбэл кипи гэж л ирсэн бохгүй юу? Ирээд угсаа кипи л хийх юм байна гэж бодоод ирсэн чинь одоо чи лаатгаар аваа буруудахгүй. ер нь л тийм одоо их буруу мэрч гсэн байгаа шүү. Ажилд ороод өгсөн гэж би бурууд бодосоо тэгэнгүүт одоо харангуут өчнөө ер нь боломж байд юм байна. байгаа. Тийм. Ер нь бол тийм. Яг кипи бол хамгийн хурдан олдох ажил нь боловч өөр боломжууд бол зөндөө байд. Би бол анх ирээд бас фитнесээ багш хийдэг гэсэн. Сард. Тэр бол йога фитнесээ багш хийжсэн. Тэгээд бас дараад нь бол буудалтай ажиллаж байгаа. Ер нь бол олон төрлийн ажил хийсэн. Тэгэл тэндээс яг юм аа. Одоо жишээлбэл чи йога байлаа тий. Йогоор багш боломжтой байхгүй. Би бол яг хангалттай мөнгө олж байсан. Талаа яриад яг хаа. Фитнесийн багшаар Монгол хүмүүстэй заагаад. А сүүл рүүгээ яг фитнесийн багш чинь өөрөө олон зал руу явж ажилтдаг болохоор цаг нь таарахгүй болоод ирэхээр яг нэг тогтсон ажил хэрэгтэй болж ирсэн. Тэгэл ажил. Монгол эн чинь болохоо одоо нөгөө нэг юм хайрцагт орчод байгаа байхгүй. Одоо ирчүүд ирээл KP гэдэг. Монгол октоодын Монголын цэвэрлэгээ гэдэг байхгүй. Тэгвэл би болохоор миний хэлгээд байгаа юм болохоор юу гэхээр та өөрсдөө ямар ажил хиймээр байгаа тэрийг эхлээд судалчих. Тэгээд тэр ажилд орохын тулд чи өөрөө ямар байх ёстой гэх бас тэрийг бүрдүүлчих тий бүрдүүлэх ёстой байхгүй. Одоо ирээд за одоо сейлсийг хонгууд хэлгүүн сейлс хийж чадахгүй шүү дээ хүн. Тийм үстэй. За би сейлс юмэр чи хэлтэй юм уу? Хэлж юм үнэхээр сайн юм уу? Окей. Хүлж очиж уулзсан сейлс хийж болно шүү дээ. Хамаагүй өөрсдөө тий. Манайха өөрсдөө эхлээд хөгжүүлээгүй байж бас ингээд амар яах вэ? Тэрнээс боломж бол амар байгаа байхгүй. Тэрнээс 6 жилийн өмнө заяа одоо өсчин хийдэг Монгол байдгүй байлаа шүү дээ. Ирландд яг ингээд өсчингийн газар бүр ингээд албан ёсоор ингээд ажилладаг одоо намуна гэдэг одоо өөр зөндөр өсчгүүд байдаг болсон шүү дээ. 6 жилийн өмнө бид нар Монгол өсч очоод олоод үсээсүүл ихээр байхгүй дандаа гэрээр дууц үсээсүүл төссөн. Гэтэ ирээл тэгээд засуулаад тэргээ соруулж моруулаад нөгөөд нь хаасайг үс гიშгэж бишгэл өрөөндөө ороод орондоо үстэйгээ гიშгэж ороод мураад угаасан ч гэсэн нөгөөд нь байж лээ. Тэгэхэд одоо яаж нэхэр зүгээр хаасайгүй Монгол өсчгүүд салонд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээл яг үндэ бид нар ингээл жил ингээл өөрсдөө ингээл баг дээшлээ л байгаа байхгүй. Манайхаа өөрсдөө зарим үнэхээр сэргэлэнгүүд нь болохоор сэргэлэн хүмүүс болохоор ингээд нэг юу харчаад байгаа байхгүй. Боломжоо харангуйтлаа энэ тийм ийшээ ингээд ороод ингэчүүл боломж байгаа юм байна тий. Өсөлтөө хэрэгтэй тий бас. Тий тэгээд ер нь жоохон яг удаан хөдөлгөөнтэй ч юм уусгүй жоохон хойгуур нь яаж байгаа хүмүүс бол тэгээд удаанаар ингээд удаанаар ч ер нь бол уршилж байгаа л да. Гэхдээ манайхаа өөрсдөө яг ирээд юу хиймээр байна? Одоо юу хийж байгаа? Дараагийн ажил чинь ямар байхыг хүсэж байгаа бол тэрэндээ тохируулаад өөрийгөө амар хөгжүүлж жоохон бэлтгэж тийм бэлтгэж байхгүй тийм. Тэгэхгүй учиргүй баг нэг англиар хальтхан ярьдаг хүнийг очоод нөгөө менежер бол би танай ажилд сейлс юмэр байна гэж ороход бол хүн за чи тэгж байгаа хүрээ дээрээ хилээ сайжруулж хүрээ дээрээ гэж явуулах нь тодорхой байхгүй. Тэгэхээр өөртөө ихлэ газ ер нь хурдтай хөгжөөд хурдан хилээ сураад хийвэл боломжгүй юм бол Ирландд байхгүй шүү дээ. Монгол бариста ч гэсэн цөөхөн байлаа. 19 онд Монгол бариста ч гэсэн цөөхөн байсан шүү. Тэгэхэд одоо яаж юм? Бараг кофе шоп болгонд Монгол бариста байхгүй. 19 онд чи бид нар юу хий гэж хэлдэг ус. Нэг KB л хийдэг ус. KB хийж чадсан чи өөрөө хийж чадсан л гэсэн байхгүй. Тэгэхээр бас нэг юм хуучны үзлүүд бас ингэ яваад иж магадгүй. Бас гэж тэгж хараад байдаг байхгүй. Чи юу хийж чадсан KB л хий. За тэгвэл KB л хий ус гэж. Би ус өөр юу их мэдэхгүй юм чи. Одоо болохоор бүх салбарт хүмүүс ажиллаж байгаа болохоор тэнд нь бас амар боломжтой. Одоо бол зүгээр баг Ирландаас Irish хүмүүсээс бус орны бүх хүмүүсийг харж байгаа л яг өөрсдөө тэр хүмүүстэй адилхан л гэж үздэг. Irish хүн бол бидэдээс өөр. Ягаад гэвэл тэр чинь паспорттай илүү хүчтэй. Бусд нь за Европын зарим орнуудад бидэдээс жоох илүү. Энтиг мэдгийг бол тийм улсууд байвал хятад байвал ер нь ялгаагүй шүү. Энэ хийж байгаа би хийнэ гээл даа. Монголчууд гэдэг өөрсдөө амар жоох ингээ элен далангүй өөрсдөө задгаа амар байхгүй. Тэгэхгүй ингээл ингээд гадаад ирсэн хэрэг ингээл айгаал хүмүүсээс ингээд ичээ зоох зүгээр ингээл хамаагүй шүү дээ. Алдвал алдлаа яах нэг чамайг алдчихлаа гэж харахгүй шүү дээ. Бол тийм биз. Тэрийг андаа иржиж өөрөө мэдрэхгүй л бол ирэхээр ер нь тийм л бодолтой л ирэхлэх. Арайгүй байгаа. Иржижсэн тэр бодлоор байгаад байгаа хүмүүсүүдээ багхгүй. Тэгээд тийм хүмүүс ингээ стил 8 сар тэрүүгээрээ байгаад байвал хүн үзэж уушлахгүй байгаад байгаа хөөх. Тийм одоо тэр кипис нэр яг буудсан юм байхгүй. Тэр нөгөө нэг яг хүнд адил сурж ийн. Тэндээс яг гол нь нөгөө ченж хийж чадвартай. Тэр нь амар зүг байсан. Тэрнээс маань ч гэсэн нэг л 3-4 газар зэрэг кипи гээл гацэн цаг л явж лээс шүү дээ. Тэрнээсээ би өөрөө газ газ өндөөжлээ явахгүй л гээл тэгэл. Өнөөдөр энэ төвшөнд хүрсэн байна. Яг юу төрж байна. За өндөрлгөө guys.
Гайгүй гоё чадсан уу? Гайгүй ярьж чадсан уу? дахиад жоохон ярих уу? Цаг өрөхгүй нэ гэж. Одоо гараад угаас хэдэл яриа. Ханаа сонгож байхгүй юу? Гараад хэдэл нэг газар суугаа яриа гэж. Подкастнаас байг гарч ирсэн ярьдаг шүү дээ. Би подкаст өдөр л муудчихад байгаа юм да. Гурван Ингээл готоо залгсан шүл шиг байгаа байхгүй. Гөө гарахаар андаа уус амар их ярил л дээ. Машин дээр бүр хүн да. өмнөх 3 дугаар дээр ч гэсэн амар их ярьсан те гарч байна. За тэгээд чи дуусах уу би дуусах юм. За тэгээд өнөөдрийн подкаст маань хүрэлцэн ирж оролцсон миний хоёр найзтай багийн хоёр найзтай бас баярлаа. Тэгээд Өөрсөн баярлалаа. тий өнөөдөр нэг аим сүртэй бас чухал нэг юм хүн юу одоо юу гэдэг чинь одоо нэг боловсролын талаар гэдэг чинь тийм аим сүртэй юм бол ярих гэж уусаа бодсон. Би өнөөдөр зүгээр найзтайгаа гоё юу ч хамаагүй ярилцъя гэж бодоод ирсэн болохоор тий баяр нэг ингээд Ирландын талаар бас нүдэн яриад байвал юм жоо тэнэг штэ. Тэгээд уусаа өнөөдөр би өөр албарт гэж янку ч гэсэн хэлсэн тий. Зориод ер нь жоохон амьдрал дээр байдаг. амьдралын энгийн хүн сэдвүүд ярив шүү гэж хэлж угаасаа оруулж ирсэн. Энэ хоёрт л хэлээгүй л дээ. Энэ хоёрыг оруулж ирж байгаа шууд ярилцсан байхгүй. Тэгэж одоо ярьсан бол одоо манайхан гоё сайхан тэгээд авах гэхийн ухаанаар хандах гэдэг бол хамгийн гоё зүйл шүү дээ. Манайх нэг нэгээ хараад өрөхгүй сайхан. Бүгдээрээ хөгжцгөөе, хийцгээе. Тэгээ бүгд За Монголоос ирэх найзуудаа. Монголоос янз бүрийн ярмаа найзуудаа. тэгээ бүгд Сүнсээс ирээ. бүгдэнд нь тэгээ амжилт хүсье. 4 дахь дугаарынд хүрээд өндөрлж гин. 5-аар уулзъя guys. Peace.